Яг өдрийн зайлаад Alchemist минийхээ 2 дугаар хэсэг рүү орё. Тэгээ өмнөх хэлчихээр бол 1 дугаар хэсэг нь бол дууссан байгаа. За одоо үндсэн 2 дугаар хэсэг рүү орж байна. За 1 дугаар хэсгийн төгсгөл дээр болохоор нөгөө хончин маань нөгөө болор эдлэлийн 8 чинь тэр газар нь ажиллахаар болоод туссан шүү дээ. Тэгээ нэлээ будаан бодцоод тэгээ орсон надад одоо хон хөдөлж авах мөнгө хэрэгтэй тийм болохоор ажиллана гэж туссан байгаа. За 2 дугаар. The boy had been working for the crystal merchant for almost a month, and he could see that it wasn't exactly the kind of job that would make him happy. За тэгэхээр нэг сар бараг л одоо нэг сар бол ингээд тэнд бол ажиллаж байгаа. Одоо тэр болор эдлэлийн газар чинь ингээд ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр бол ингээд энэ бол яг миний яг тэр төрлийн ажил биш мэнэ гэж харж байгаа. Тэр нь болохоор ямар would make him happy гэхээр түүнийг одоо аз жаргалтай болгох яг тийм төрлийн ажил биш юм байна гэж ойлгож эхэлж байгаа гэсэн. The merchant spent the entire day mumbling behind the counter, telling the boy to be careful with the pieces and not to break anything. Break anything гэж одоо ямар зүйлийг эвдлэх штэ тий. Одоо ерөөсөө тэр мамбо гэдэг чинь өмнөх хэдлээ бас юм дээр гарч ирсэн шүү дээ. Ямар нэг дамдаа бууртах гэсэн утгатай. Тэгэхээр одоо counter гэсэн техник хэлж байгаа тийм. Тэгэхээр юу юм болохоор 8 ч маань болох эс нь болох ингээл өд чинь ингээл техник арт. Тэрийг өдчих энийг өдчих вэ гэл ингээд болгоомжтой байгаарай гэл ингээд бовтон байж идэг гэсэн. But he stayed with the job because the merchant, although he was an old grouch, treated him fairly. Гэхдээ тэнд бол ажиллая гэж үлдсэн стей хийсэн. Ажиллая гэж үлдсэн учраас гэвэл тэр 8 чинь одоо голд нь хоёр таслын дунд although he wasn't grouch гэдэг ороод ирж байгаа юм. Ийм төгөлбөр орж ирж байгаа тийм. Тэр ийм одоо grouch гэдэг нь хаад тийм байнга тийм одоо чалахгүй юм дээр юм комплейн гаргаж идэг, гомдлож идэг тийм юм гэж байгаа. Тэгэнгүүт тийм байнга гомдлж идэг хөвшин хэдий ч тэр бол одоо түнд бол ингээд treat хийсэн бай одоо харьцахыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр түүнтэй ингээд fairly treated гэдэг шударгаар харьцсан. Тэнгүүтээ дараагийн нэмэлт нь болохоор the boy received a good commission for each piece he sold. Commission гэдэг нь одоо төлбөр мөнгө авч байгаа. Тэгэхээр receive хүлээж байгаа тийм. Сайн төлбөрөгдөд commission гэдэг нь for each piece he sold. Ингээд бол одоо зараад тэр зарж байгаа бүтээтгүүнээс тодорхой хувийг авах гэж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд тэнд үлдсэн яг тэгэхээр нэгдүгээр талаар тэр бол ингээд шударгаар түнтэй харьцсан. Тэгээ тэр бол ингээд зарсан юмс олон хангалт дайггүй ингээд мөнгө төр авч ийсэн and had already been able to put some money aside. За put aside гэдэг төрөнд бас тайлбарч ийсэн save up гэдэг юм төстэй болох боломжтой хураах боломжтой гэсэн. Тэгэхээр ингээд мөн одоо яг нь баг цагаад мөнгө хураах юм боломжтой байсан гэсэн. The morning he had done some calculating тийм тооцоолол гэж тийм. Calculate гэдэг чинь тооцоолох гэсэн. Calculating тооцоол. Тэр нэг өглөө тэр болгоо баг тооцоол хийж үзсэн тэгэхээр. За if he continued to work every day as he had been. Одоо яг ингэ байгаа шиг ингээд өдөр болго ингээд ажиллаа ингээд үргэлжлүүлвэл he would need the whole year to be able to buy some sheep. Тэгэхээр ингээд одоо хонь удалж авахд тодорхой хэмжээний одоо хонь удалж авахд түнд одоо бүтэн жилийг зарцуулах шаардлагатай болох юм байна гэсэн тооцоол хийсэн юм. I'd like to build a display case for the crystal, the boy said to the merchant. Нөгөө 8 чинь болохоор нөгөө эзэндээ болоход гэж хэлж байгаа зүйл. Би одоо ингээд дэлгэц барьмаар байна. The for the crystal тийм болор эдлээ зөвлөд дэлгэц барьмаар байна. We could place it outside. Бид тэр дэлгэцийн гадаа байрлаж болно and attract those people. За ямар хүмүүсийн who pass at the bottom of the hill. Тэр толгодын доогор ингээд толгодын тэр доор ингээд өнгөрч гаталж байгаа тэр хүмүүсийн анхаарлыг татах. Attract гэдэг нь анхаарал татах гэсэн үг. Attraction гэх тэр нэр үг болдог шүү дээ. Анхаарлын татсан байдлыг attraction гэдэг тийм. Тэгэхээр тэр доор хүмүүсийн анхаарлыг татахын тулд дэлгэц ингээд байрлуулъя гэдэг санаагаа хэлж байгаа. I have never had one before, the merchant answered. People will pass by and bump into it and pieces will be broken. За тэгэхээр би үнийг бол өмнө урд өмнө бол тийм байгаагүй. Нөгөө навигч нь хариулж боцоод өмнө нь ийм бол байгаагүй. Тэгээ хүмүүс бол ингээд pass by гэхгүй хажууран гарна
bump into гэдэг нь run into гэсэн нэг синоним биш үү? Ингээд тааралдах, гинтийн байдлаар тааралдах гэлтэй. Нөгөө утга нь яг энэ контекст дээр болохоор bump into болох нь санамсаргүй байдлаар ингээд хажуугаар шүрэх байдлаар хийтийн цохин шүргэн гэсэн утгаар орж иж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүс хажуугаар хүн шүргэн тэгээд ингээд эвлэлчнээ гэж хэлж байгаа. Well, when I took my sheep through the field, some of them might have died if we had come upon a snake. Come upon гэдэг нь одоо таарлах гэсэн утгатай орж ирдэг. Snake. За тэгэхээр нөгөө хүүч хэлж штэ тийм. Би ингээд хоноо ингээд бэлчээлүүлээд явж явахдаа гэж хэлж байгаа. Би хоноо ингээд бэлчээлүүлээд явж явахдаа зарим нь ингээд хүүж болох л байсан шүү дээ. За яагаад ямар тохиолдол гэхээр if we had гэж байгаа. Ерөнхийдөө бид нэр хэрвээ ингээд могоотой таарлцсан бол зарим нь хүүж болох байсан шүү дээ. But that's the way life is with sheep and with shepherds. Тэгэхээр энэ бол зөв юм амьдрал. That's the way life is. Тэгэхээр энэ бол ингээд хонь болон хончны л амьдрал шүү дээ. The merchant turns to a customer who wants three chrysoprase. За тэгэхээр нөгөө 8 чинь яг харилцаараа болж байгаа хооронд 8 чинь одоо 3 болор шил болж авахаар зөвсөн нэг үйлчлэгч хэрэгцсэн гэсэн. He was selling better than ever. За тэгэхээр тэр бол ингээд хав илүү өмнөхөөс илүү ингээд зарж ирсэн гэсэн. 8 сайн байсан. As if яг тийм юм шиг гэсэн. As if time had turned back to the old days when the street had been one of the Tangler's major attractions. За өмнөх нөгөө партнер дээр төгсгөл гарч ирсэн шүү дээ. Энэ Tangler-ийн гол нь болохоор ингээд зэрэгэлдэх хот нь ингээд хөгжихөөс өмнө амар алдартай байсан тийм 8 сайн байсан гэсэн. Яг тэрэн шиг одоо ихэнх анхаарал татдаг өмнө ийм годон байсан тийм хуучин өдрүүд шиг л тэр өдрүүд рүү буцсан юм шиг л одоо тийм борлуулалттай байсан гэсэн. Business had really improved, he said to the boy after the customer had left. Нөгөө 3 жил авахгүйсэн маань ингээд үйлчлүүлэгч маань хил аваад явсныхан дараа бизнес бол ингээд үнэхээр сайжирцсан гэж хэлж байгаа. I'm doing much better and soon you'll be able to return to your sheep. Why ask more about our life? гэж асууж байна. Тэгэхээр ингээд илүү санаар хийж байна тийм. Удахгүй ингээд чи ингээд одоо хоноо буцааж хөдөлж авах тэр одоо боломжтой болно. Яагаад ингээд out of life амьдралаас ингээд илүү хүсэж байгаа юм бэ? Яагаад ингэ асууад юм бэ тийм? Яг нэг илүү бүр илүү ингэ хүсэж байгаа юм бэ гэж байна. Because you have to respond to omens, the boy said. Учир нь бид нэг ингээд omens гэдэг чинь одоо ирээдүйд нэг тийм юм болно гэсэн тохиолч тийм. Бид нар тэр зүйлд ингээд бэлэн байх хэрэгтэй, ингээд хариулах хэрэгтэй. Шаардлагатай хэлж байгаа. Omens without meaning to багт meaning to юм бодохгүй ингээд хэлж байгаа. Then he regret what he had said. Тэгээд ингээд хэлсэн зүйлдээ харамссан because the merchant had never met the king. King гэдэг чинь одоо нөгөө тэр omens-ийн талаар omen гэдэг нь талаар босны талаар нэг өгнө хэлж байгаа тийм. Тэр өгний талаар өгнөтэй уулзаагүй учраас тэр хэлсэн зүйл харамссан. It's called the principle of favorability. Beginner's luck. За favorability гэдэг нь таатай байдал гэж хэлсэн тийм. Ингээд яг нөгөө ядуу зүйлийг хийхэд тэндээс авч байгаа тийм таатай байдал хэлдэг. Тийм одоо зарчим гэж хэлдэг. Энэ бол нөө шинээр хэлж байгаа хүмүүсийн аз гэдэг бас тийм beginner's luck. Because life wants you to achieve your personal legend, the old king had said. Учир нь нөгөө чинь хүсэж байгаа зүйлдээ хүрэхийг одоо амьдрал одоо чамайг одоо тэр хүсэж байгаа зүйлдээ хүрээсэй гэж хүсэж байгаа гэж хэлж ирсэн тийм. But the merchant understood what the boy had said. Гэхдээ намайг нөгөө эзэн болохоор түүний хэлснийг ойлгож байсан. The boy's very presence in the shop was an omen. За тэгэхээр ингээд very presence гэдэг нь байгаа байдал. Ингээд байгаа нь л зөв ингээд байгаа гэсэн. Very present гэхээр тэр shop-д тэр boy ингээд тэр маань хончин ингээд байгаа нь зөв omen байсан. Буюу одоо тийм дохио байсан юм аа. And as time passed and money was pouring into the cash drawer гэж байна. Бэлмөний шургуул гэдэг тийм. Тэр шургуул руу ингээд pour хийжсэн. Pour юм ингээд асахыг гэж байгаа. Тэгэхээр ингээд цаг хугацаа өнгөрсөн мөнгө ингээд тэр хэмжээр олж исэн. He had no regrets about having hired the boy. Hire гэж чинь нэг одоо ажилд авах. Тэр цалин мөнгө гэдэг асуудалтай шүү дээ. Тэгэхээр тэр ямар ч юм харамсах мэт юм
байгаагүй. Rate бол байгаагүй. Түүнийг ажилд авсан доллар үнэхээр харамсаагүй. The boy was being paid more money. За тэгэхээр was being paid гэдэг нь бас passive tense орж ирнэ. The boy бол хангалттай илүү мөнгө төлж исэн гэсэн. Boy бол ингээ мөнгө олж исэн гэсэн. Түүнд төлж исэн би boy бол мөнгө олж исэн. More money than he deserved. Deserve гэдэг нь хүртэх хэрэгтэй гэсэн утгатай шүү дээ. Тэр баг ингээд хийж байгаа зүйлээсээ одоо илүү одоо тийм мөнгө авч исэн гэсэн. Because the merchant had offered the boy a high commission rate. Тэгэхээр ингээд учир нь үйл яг тийм боломжийн мөнгө авч исэн мэхлээр тэр 8-аач маань болохоор яасан бэ гэхээр нөгөө зарсан зүйлээсээ нөгөө мөнгө зараад тэндээс тодорхой үн авсан гэсэн шүү дээ. Учир нь тэр 8-аач болохоор түүнд болохоор нэлээд өндөр тийм хувийг бол санал болгосон байсан гэсэн. Ягаад тийм санал болсон юм гэхээр голд нэг хоёр тасчлын юмд ороод ирчихэж thinking that sales wouldn't demand too much. Тэгэхээр бид тэр борлуулалт тийм амар их бол маанч гэж өөрөө өнгөтэй хэмжээ гэлж байна тийм. Too much их одоо их байна гэж бодохгүй. Их байх бол нэг бодохгүйгээр ингээд тодорхой ингээд ихэнх хувийг бол амлцсан гэсэн. He had assumed he would soon return to his ship. Assume гэдэг нь ямар нэгэн таамаглах хэлж байгаа. Тэгэхээр тэр бол юу гэж таамаглажсэн бэ гэхээр тэр бодохгүй soon нэг удахгүй одоо хоног буцааж авна гэж одоо таамаглажсэн гэсэн. Why did you want to get to the pyramids? He asked to get away from the business of the display. Тэгээд business get away гэдэг чинь тодорхой юмнаас ингээд get away зайлах, бултах гэсэн утгаар очиж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө асуултнаас нөгөө бултуулах гэдэг ч асууж байгаа гэсэн. Тийм. Ямар асуулт юм бэ? Display нөгөө дэлгэц судалж авах. Дэлгэцийн талаарх бизнес ярьжсэн шүү дээ. Тэгээд дэлгэцний сэдвээс ингээд жоох хөндөрүүлэх гээд ягаад Египт рүү ингээд явахыг хүсэж байгаа юм бэ? Хүссэн юм бэ гэж асууж байгаа. Египт чи пирамид ч. Ягаад ингээд пирамид руу Египт байдаг пирамид руу явахыг очихыг ингээд хүсэж байгаа юм гэж асууж байгаа. Because I've always heard about them, the boy answered. Say nothing about his dream. Тэгэхээр нөгөө say nothing about his dream гэдэг нь нэмэлт мэдээлэл энэ дээрээс ингээд амар их орж ичээд өөр ба энэ орж ирэл нэмэлт мэдээлэл орж ирээд. Тэгэхээр тэр нөгөө өөрөх нь мөөдлөхөн талаар юу ч хэлэхгүйгээр зүгээр л ингээд. Учир нь гэвэл би тэрийг одоо тийм пирамид гэж юм байт юм аа гэж сонссон учраас гэж хэлж байгаа. The treasure was now nothing but a painful memory. And he tried to avoid thinking about him. Тэгэхээр нөгөө treasure нөгөө хүү юм нөгөө үнэт зүйл байгаа шүү дээ. Тэр хүрх гээд авах гэдэг үнэт зүйл нь одоогоор л ингээд юу ч биш болцсон гэсэн. Was now nothing but a painful memory. Тийм нэг өвдөлттэй тийм дурсамжтэй. Бодохоор нэг өвдөлт мэдэрдэг тийм дурсамж болоод үлдсэн. Тэгээд тэр үнэний талаар ингээд бодохгүй байхаар хичээсэн. Avoid хийх буюу одоо зүгтах гэсэн утгатай шүү дээ, тийм. Тийм бодохгүй байхаар ингээд хичээж байгаа гэсэн. I don't know anyone around here who would want to cross the desert just to see the pyramids, said the merchant. За тэгэхээр нөгөө тамаач юм гэж хэлсэн мэхлээр би одоо тийм энэ хувьд бол тийм юм мэдхгүй. Ямар хүн гэхлээр тийм пирамидыг харахын тулд ингээд эсэн цөлийг ингээд гатлахыг хүсэж байгаа тийм хүн бол би энэ хувьд бол мэдхгүй. They're just a pile of stones. Pile гэдэг нь аваасын үдээ pile гэж хэлдэг. Тэгэхээр a pile of stones гэдэг нь аваасын чулуун гэсэн. Тэгэхээр day гэдэг нь төлөв нэг шүү дээ. Энэ болохоор пирамидыг ярьж байгаа. Пирамид гэдэг чинь ерөөсөө л аваасын чулуун, зүгээр аваасын чулуун да. You could build one in your backyard. Тэгэхээр чи хашаантаа одоо нэг жишг ингээд one гэдэг нь болохоор тэр a pile of stones гэдэг нь ярьж байгаа пирамид гэж хэлж байгаа. Чи пирамидыг хашаантаач барьж болно. You never had dreams of travel, said the boy, trying to wait on a customer who had entered the shop. За тэгэхээр дэрүүт орж ирсэн үйлчлэн wait on үйлчлэх гэсэн үг тийм үйлчлэх гэдэг ингээд дэргэхтэй. Чи хэзээч одоо аялах тийм мөрөөдөл чамд байгаа гэж нөгөө ханч маань хэлж байгаа гэсэн. 2 days later, the merchant spoke to the boy about the display. 2 өдрийн дараа нэг амиач маань болохоор дэлгэсэн талаар ярьсан. I don't much like change, he said. Юу гэсэн мэхээр би бол ингээд өөрчлөлтөнд бол тийм дуртай юм бол биш. I don't much like change. Их дуртай юм бол биш. You and I aren't like Hassan. Hassan гэдэг. Би тэр бол яг Hassan бол биш. Hassan тодорхой өгсөн мэт тийм. That rich merchant. Баян ямар нэмэч юм. Хойлоо тийм хайсан чи тийм баян 8 ч тал биш.
If he makes by mistake, it doesn't affect him much. За хэрвээ тэр ингээд худалдаа авалт юм алдаа ингээд гаргавал тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Тийм л баян юм байна л дээ. It doesn't affect him much. But we too have to live with our mistakes. Гэтэ бид хоёр бол ингээд тэр алдаатаа зүг амтэрнаа боёо ингээд алдаа ивэл тэгэл алдах хэрэг. Юу нэг хуулинд алдах хэрэг байхгүй гэсэн юм. That's true enough. The boy thought ruefully гэдэг чинь одоо хэлсэн зүйлдээ харамсах байдлаа. Adverb биш тий. Ингээд үйл үгийг татгах гэж байгаа шүү тий. Хэлсэн зүйлдээ харамсах байдлаа ингэж бодож байгаа. Наач мал юм хэмнэ. That's true enough гэдэг алдах хэрэггүй гэдэг юм. Ингээд өмнө хэлсэн зүйлдээ харамссан байдлаар бодож байгаа. Why did you think we should have the display? Үлүүлээд асууж тий. Яагаад бид ингэж дэлгэцс хэрэгтэй юм бэ гэж бодож байгаа юм бэ? I want to get back to my ship faster. За би бол ингээд faster илүү хурдан хануудаа илүү хурдан ингээд буцааж явмаар байна. We have to take advantage when luck is on our side. За тэгэхээр ингээд аз бидний талд байгаа үед аз бидний талд ингээд байхад бид ингээд давуу тал ашиглах хэрэгтэй. Take advantage гэдэг нь бас оршоо явж байна тийм. Давуу тал ашиглах хэрэгтэй and do as much to help it as it's doing to help us. Энэ нөгөө SSC дүрм явж байгаа юм. Гэдэг нөгөө тэгж байгаа юм шиг тэгж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахь S-ийн ард дахь үгний тусдаа үг. It's doing to help us. It's гэдэг нь ихэд азыг ярьж байгаа шүү дээ. Аз бидний талд байгаа. Энэ аз биднэрт ингээд туслах гад ингээд байгаа шиг бид нар ч түүнд бас туслах хэрэгтэй гэсэн. As much to help it. Гэт. Аз бидэнд туслах гад байгаа шиг бид нар ч түүнд туслаад ингээд явах хэрэгтэй гэсэн. It's called the principle of favorability or beginner's luck. Энэ л нөгөө favorability гэнэ таалмтай байдал нөгөө зарчим гэдэг юм л гэсэн. Бид ингээд туслаад энэ нь болохоор өөрөө beginner's luck юм. Тэ хахлан эхэлж байгаа хүмүүс аз гэдэг юм байна. The merchant was silent for a few moments. За түр хугацаанд ингээд 8 чанд дуугаар агаад then he said тэгээд хэлсэн. The prophet gave us a coin. За prophet гэдэг нь одоо юу гэдэг юу гэлж байгаа одоо юу гэлтгэлээ. Gave us a coin. За coin гэнэ. Coin гэдэг нь зөв гэсэн юм байна. And left us just 5 obligations to satisfy during our lives. Okay. Тэгвэл бидний амьдрал ингээ амьдарч явах хугацаанд satisfy авах одоо сэтгэл ханаж юм авах юм 5 obligation гэсэн юм. Obligation гэдэг нь хийх ёстой зүйл гэсэн үг шүү дээ. Бид нар чинь үүрэг талбарыг бидэрт үлдээсэн юм байна. Үүрэг талбар өгсөн юм байна. За тэгвэл the most important is за тэр таваас хамгийн чухал нь эхлээд ирж байна. Хамгийн чухал нь бол to believe only in one and the one true God. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь болохоор яг нэг үнэн бурханд болохоор итгэх. Зөвхөн нэг л одоо бурханд итгэх. Энэ бол технийх нь үүрэг юм байна бидний. Дараах нь the orders are гэбустаа хэлж the orders are to pray 5 times a day. Өдөр 5 удаа залбирах юм байна. Хоёр дахь нь өдөр 5 удаа залбирна. Дараах нь fast during Ramadan. Ramadan гэдэг нь болохоор юу бас нөгөө тийм өглөөс орой бол тийм мэдтгүү тийм өдөр боломжтой өдөр гэж ойлгосон. Тэгэхээр ингээд яг тэр өдөр ингээд fast гэдэг чинь өөр ингээд яг хоолнд идэхгүй байх. Би одоо манайхаар бол юу гэж ярьдаг лээ. Нөгөө хацаг барь гэж ярьдаг шүү дээ. Тэрийг хэлж байгаас мэдэхгүй байх гэсэн. За гурав дахь нь ингээд тэр өдөр нь хурдан тохиолддог байх. Тэр өдөр нь ингээд мэдэхгүй байх. Дөрөв дэх нь болохоор be charitable to the poor. Poor гэдэг нь ядуу буурай юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр charitable нь өглөгч юм. Хандив өгдөг байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд ядуу хүмүүс туслах. За тэр өдөр ингээд мацгаа барьцдаг, өдөр 5 удаа залбирдаг, нэг бурханд итгэдэг байх. Ийм одоо 4 үүрэг талбар байгаа. He stopped there. His eyes filled with tears as he spoke of the prophet. За prophet гэдэг зүйл нь ингээд ярьж захтаа тэр нүдэн нөлмсөөр тавьчихсан. Тэгээ ярихгүй зогссон зүгтэй. He was a David гэж байна. David гэж бичсэн гэдэг юм. За энэ болохоор ингээд яг нэг одоо тийм шашин тийм итгэдэг гэсэн. Итгэдэг тийм хүмүүс юм. David гэж яриад. David тийм хүн байсан. Even with all his impatience, he wanted to live his life in accordance with Muslim law.
Тэгэхээр ингээд even with all his impatience. За тийм байсан хэдий ч тэр бол ингээд байсан impatience гэдэг нь болохоор жоон төвчээргүй байдлыг гэж ойлгоод байна. Тэгэхээр төвчээргүй байгаа байсан хэдий ч тэр бол ингээд яг тийм маслими одоо тэр муслимийн хуулиар бол тааж ингэж амьдрах хүссэн гэсэн. What's the fifth obligation the boy asked? Тэгэхэд 5 дахь нөгөө үр гэдэг асууж байгаа. 2 days ago you said that I had never dreamed of travel, the merchant answered. 2 өдрийн өмнө чи надад хэлсэн намайг мөрөөдөл аялах тийм мөрөөдөл байхгүй гэж хэлсэн. The fifth obligation of every Muslim is a pilgrimage гэнэ. Pilgrimage гэж байна. Pilgrimage гэдэг нь болохоор одоо тийм аяллыг хэлт юм лээ. Тэгэхээр 5 дахь obligation болохоор нэгтэй ийм аялал байсан. За ямар аялал байсан бэ гэхээр энэ болохоор ихэнхдээ одоо шашны талаар ингээд үзэж харах юм зэрэг тийм аялал. Тэгэхээр we are obliged нь болохоор үйлээр орж ирж байна. We are obliged бид нар тийм үүрэгтэй at least once. За ингээд хамгийн бага нэг удаа өөрөөр хэлбэл ядчил нэг удаа in our lives амьдралынхаа туршид нэг удаа to visit the holy city of Mecca. Holy гэдэг чинь юм шашны гаралтай гэсэн үг шүү дээ. Шашны сэрий. Тэгмээс шашны тийм хот болох тийм Мекка гэдэг хот руу амьдралын ядч нэг удаа аялах юм үүрэгтэй юм аа. Mecca is a lot farther away than the pyramids. Тэр Мекка гэдэг тийм шашны хот нь болохоор яг пирамидаас бол хамаагүй бол a lot farther гэдэг чинь илүү хол гэсэн. Хамаагүй хол гэдэг. When I was young, all I wanted to do was put together enough money to start this shop. Тэгэхээр баг байхдаа миний хүсжсэн бүх зүйл ерөөсөө энэ одоо дэлгүүрийг эхлүүлэх тийм хангалттай мөнгө одоо put together бүрдүүлэх гэсэн утгатай цуглуулгатай мөнгө бүрдүүлэх л одоо миний зорилго байсан. I thought that someday I'd be rich and could go to Mecca. За тухайд юу бодсон юм гэхээр нэг л өдөр баян болоод Мекка явна гэж бодсон. I began to make some money. За мэдээж мөнгө олж эхэлсэн, but I could never bring myself to leave someone in charge of the shop. In charge of гэдэг бас нэг engagement юм байна. Энэ болохоор тийм үүрэгтэй тийм хариуцлага үүрдэг гэсэн. Тэгэхээр дэлгүүрийг одоо ажиллуулах юм одоо хэн нэгэд орхихыг бол хүсэв. The crystals are delicate things. The delicate гэдэг нь тийм эмзэг тийм одоо амархан гэмтэх юм зүйл хэлдэг. Тэгэхээр болор гэдэг бол ингээд амархан юм энэ эмзэг зүйлүүд. At the same time, people were passing my shop all the time. Heading for Mecca. Тэр үед болохоор хүмүүс бол ингээд яхна тэр Мекка руу яваад head гэдэг чинь ингээд явахыг хэлж байгаа юм. Тэгээ Мекка руу явж байхдаа ингээд дэлгүүрийнх нь ачаар ингээд гаталж байсан гэсэн. Some of them were rich pilgrims. За pilgrims гэдэг нь болохоор нөгөө тийм аялал хийж байгаа хүмүүс, аялагчдаг гэж байгаа шашин зорилготой аялж байгаа хүмүүс гэж байгаа. Тэгэхээр тэдгээр зарим нь бол баян юм хүмүүс байсан. Traveling caravans гэдэг нь болохоор тийм одоо аяллыг томилогдсон тийм төхөөрөмж хэлээд байгаа. Төхөөрөмж зарим тохиолдолд болохоор яг тийм бүлгээр явж байгаа юм хүмүүсийг бас хэлдэг юм байна. Тэгэхээр servant гэдэг нь болохоор ингэ хавжлагч маягийн одоо юм хөтөч мөтчтэй гэх юм тийм хүмүүстэй тийм бүлэг хүмүүс байдаг. Зарим зүгээр camel тэмээгээр ингээд аялж идэг тийм хүмүүс байдаг гэсэн. But most of the people making the pilgrimage хэрэг аяллаа хэлж байгаа. Pilgrims гэхээр аялагчтай хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр аяллыг хийж байгаа ихэнх хүмүүс бол were poorer than I. Надаас бол гэдэг ядуу байсан. All who went there were happy at having done so. Тэгэхээр тэнд байгаа байсан одоо бүх хүмүүс бол үнэхээр тэр аяллыг хийж чадсан хасралтай байсан. They placed the symbols of the pilgrimage on the doors of their house. Тэгэхээр байшингийнхаа хаалган дээр тэр нөгөө шашны аяллахад бэлэг тэмдгийг бол байрлуулсан гэсэн. One of them тэдний нэг нь a cobbler гэдэг юм гутал засвар юм гэдэг. Cobbler who made his living mending boots. За made his living гэдэг нь яг нэг idiom-ээр орж ирж байгаа. Тэгэхээр
make a living гэж ярьдээ шүү дээ. Ингээд мөнгө олохыг хэлж байгаа гэсэн. Амьдралаа залхуулах гэх юм тиймгүй байдлаар гэсэн. Mending гэдэг чинь mend гэж юм. Ялангуяа гутал дээр mending үүсгэх гутал засвар тийм. Гуталцаас ч амжаа залхуулдаг нь гуталчин байсан. Said гэх тэр нь хэлж байгаа гэсэн. One of the said that he had traveled for almost a year through the desert. За баг ингээд бүтэн жил юм уу. Ингээд яг ингээд цөлөөр ингээд хэлж байгаа. But that he got more tired when he had to walk through the streets of Tanger buying his leisure гэнэ. Тэгэхээр гэхдээ тэр ингээд бараг ингээд Tanger гудмаар ингээд leisure буюу одоо арьсаар одоо манайхаар лидрийн гэж ярьдаг. Лидрийн гэж худалдаж авах гэж тэр гудмаар Tanger гудмаар алхах нь одоо илүү ингээд ядарсан. Цүл ингээд алхах илүү ядарсан гэсэн. Well, why don't you go to Mecca now? Asked the boy. Ягаад чи ингээд асууж байгаа. Ягаад чи ингээд Mecca одоо явдаг юм бэ гэж асууж байгаа. Because it's the thought of Mecca that keeps me alive. Учир нь гэвэл одоо наймж хэлж байна. Учир нь гэвэл энэ бол ингээд намайг ингээд одоо амьд байлгадаг одоо юм зүсэл солихтой байлгадаг юм. Зүйл тэр нь бол Mecca гэсэн. That's what helps me face these days. There are all the same. Тэр нэгэн хэвийн all the same байна. Ижил гэдэг юм. Нэгэн хэвийн эдгээр өдрүүдийг туулах гарахад тусалдаг. Face гэдэг чинь нүүр тулна гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл туулаад гарах. Нүүр тулаад ингээд туулахад ингээд тусалдаг зүйл юм. Нөгөөд нь болохоор these mute crystals on the shelves. Shelves гэдэг чинь shelf гэдэг үнийг олон тааш тийм. Тавиурын дээрх тэр одоо mute гэдэг нь болохоор одоо хэлбэл silent гэсэн утгатай юм тийм. Тэр одоо юу ч хэлэхгүй ярихгүй болор идэл ярихгүй тийм ингээл байж идэг тэр болор идэлтэй ингээд face хийх үнийг тулахад тусалдаг. And lunch and dinner at the same horrible cafe. Cafe гэдэг нь болохоор кафегаар л horrible гэж юм тийм дээ. Муухай гэсэн утгатай тийм. Same яг нэг ижил тийм муухай газар ингээд одоо өдөр орой итгэдэг нөр идэхэд одоо ингээд идэж ингэж өнгөрөхөд тусалдаг зүйл нь тэр Mecca юм гэж хэлж байгаа гэсэн. I'm afraid that if my dream is realized, I'll have no reason to go on living. Тэгэхээр шалтгаанаас хэлчихэж байна. Би юунаас айдаг вэ гэхээр хэрвээ миний мөрөөдөл биелчих юм бол би бол ингээд одоо өглөөж одоо амьдрах тийм одоо шалтгаан байхгүй болчихно гэж хэлж байгаа. Тэгэхээр мөрөөдөл нь юу вэ гэхээр тэр мөрөөдөл нь Меккад очих байхгүй. Меккад очих юм бол энэ ингээд нүгэр дуусчих гэдэг учраас тэнд явахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ мөрөөдөл тэгээ ингээ юм аа гэсэн. You dream about your sheep and pyramids, but you're different from me because you want to realize your dreams. За чи бол ингээд хон тэгээ пирамидын талаар мөрөөддөг. Гэтэ чи надаас ялгаатай. Учир нь гэвэл чи ингээд мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа гэсэн. Цааны 8-аач нь болохоор мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдөл биелүүлэхийг хүсэхгүй байгаа. Зүгээр мөрөөдөл хадгалаа явдаг гэсэн. Тэр нь өргөн одоо илүү хүсэж гэж байгаа. I just want to dream about Mecca. Би зүгээр ингээд Mecca-гийн талаар ингээд мөрөөдөл хийх хүсдэг. I've already imagined it 1,000 times crossing the desert. За би бүр айл ингээд те хэдэн мянган удаа 1,000 times гэдэг. Тэгээ хэдэн мянган удаа ингээд цөлийг гаталж байгаагаар төсөөлчихсөн imagine хийсэн төсөөлцсөн. Arriving at the plaza of the sacred stone. За тэр ариун тэр чулууны болох тэр газарт ингээд очичихсан те 7 times I walk around it before allowing myself to touch it. Тэр бүрхээс өмнө ингээд тэр аваар ингээд 7 удаа ингээд явчихсан. Танаа төсөөлсөн байгаа гэсэн. I already imagined the people who would be at my side. Миний хажууд байж явах тэр хүмүүсийг хүртэл ингээд төсөөлчихсөн. Ямар хүмүүстэй би зүүж байгаа тийм. And those in front of me, миний урд байгаа тэр хүмүүс and the conversations and prayers would be shared. Тэр ингээд conversation харилцсан яриа prayer гэдэг чинь залбирлыг хийж чадаад залбирал нь бүр ингээд хуваалцсан. But I'm afraid that it would all be the disappointment. So I prefer just to dream about it. Тэгэхээр юунаас айт юм бэ гэхээр it would all be a disappointment. Disappointment гэдэг чинь одоо нэг урам хугаралт гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хүлээж байгаа зүйл нь хүлээлт нэг тавьсан байгаа заа шүү дээ. Тэр хүлээлтэнд хүрэхгүй байхыг гэсэн тийм урам хүрэхгүй байвал урам хугарна шүү дээ. Тийм юм болчихыг гэхээс минь айдаг. Тийм болохоор би зүгээр л I prefer just to dream about. Тийм болохоор би зүгээр ингээд түүнийг одоо мөрөөдөхийг одоо илүү хүсдэг гэсэн.
биелүүлэхээс мөрөөдөхийг үздэг. That day the merchant gave the boy permission to build a display. За тэр өдөр бол ингээд 8 ачин бол нөгөө дэлгэцээ ингээд барих дээр зөвшөөрлийг өгсөн. Not everyone can see his dreams come true in the same way. Тэгэхээр ингээд бүх хүн одоо ижил арга замаар мөрөөдлөө биелүүлдэггүй гэж хэлж байгаа юм. 2 more months passed. За ингээд дахиад 2 сар өнгөрсөн. The chef brought many customers into the crazy shop. The chef гэдэг нь нөө дисплей хийж байгаа. Тэгэхээр 2 сар болоод өнгөрлөө. За тэгэхээр нөгөө хүүгийн хэлэх гэж мэдээлсэн болохоор олон үйлчлүүлэгчдийн shop бол татчихсан. The boy estimated that тооцоол хийсэн. If he worked for 6 more months, he could return to Spain and buy 60 sheep and yet another 60. За тэгэхээр тэр ямар тооцоол хийсэн бэ гэхээр тэр тэгвэл тэгнэ гэсэн утгаар орж байгаа ч тийм. Тэгэхээр дахиад 6 сар ингээд ажиллах юм бол тэр Испани руу ингээд буцах юм байна. Руугаа буцаад за ингээд 60 хоног хөдөлж авах юм байна. Yet тэгээ дахиад бүр ингээд another 60 дахиад 60 хоног хөдөлж авах юм. In less than a year тэгэхээр ингээд нэг жилээс богино хугацаанд he would have double his flock. Тэгэхээр нэг жилээс богино хугацаанд тэр would have double тэгж болох байсан гэсэн. His flock double гэх нь 2 дахин нуглах гэсэн. Тэгэхээр нэг жил хүрэхгүй хугацаанд тэр хоноо ингээд 2 дахин нуглах болох байсан. And he would be able to do business with Arabs. За тэгэхээр арабчуудтай ингээд бизнес хүртэл хийх боломжтой. Because he was now able to speak their strange language. Учиргүй л тэр одоо ингээд тэр тэдний өөрсд одоо тэр сонио хэлээр нь ингээд ярих юм чадамжтай болсон гэсэн. Since the morning in the marketplace, he had never again made use of Urim and Thummim. За тэгээд тэр одоо 8 маань газраас тэ худалдааны төвд тэр өглөөнөөс хойш тэр бол хизээч одоо юу хэрэглэегүй нөгөө Urim and Thummim гэдэг нөгөө нэрэд юу болныг таадаг тийм тэр хоёр чулууг бол хизээч хэрэглэегүй. Because Egypt was now just as distant a dream for him as was Mecca for the merchant. Тэгэхээр учиргүй л Египт бол одоо зүүн гэдэг юу байсан гэсэн. Бас нэг SS ирлээд орж ирж байна тийм. Тэгэхээр худалдаачны үед Мекка бол түүний үед мөрөөдөл байсан шиг түүний үед бол ингээд холын тийм одоо тийм мөрөөдөл байсан гэсэн. Египт бол. Anyway, the boy had become happy in his work. Ямар ч тааш хончин бол одоо юу яах нь өөрийнхөө ажилдаа ингээд баяртай болсон. And thought all the time about the day when he would disembark or terrify as a winner. Тэгэхээр бүх цаг үед юу бодож ирсэн дандаа боддог байсан юм гэсэн мэхээр тэр өдрийг боддог байсан. Ямар өдрийг гэхээр he would disembark гэдэг чинь одоо газар дах буух гэсэн утгатай юм тийм. Тэгэхээр as a winner гэдэг мөрөөдлөө ингээд биелүүлчихэд terrified ингээд бууж байна гэж. Буух өдрийг бол ингээд боддог гэсэн байна. You must always know what it is that you want, the old king had said. Тэгэхээр чи яг юу хүсэж байгаа юм гэдэг ингээд заавал ингээд мэддэг байх хэрэгтэй. Тийм мэддэг байх хэрэгтэй. Дандаа мэддэг байх хэрэгтэй гэж хэлчихсэн. The boy knew and was now working toward it. Тэгэхээр нөгөө ханчны хувьд бол түүнийг мэдчихсэн. Тэгээд түүнд хүрэх гээд ингээд ажиллажсэн. Toward гэдэг юм болохоор for гэсэн юм purpose зааж байгаа гэдэг. Түүний төлөө ингээд одоо ингээд ажиллаж байгаа гэсэн. Maybe it was his treasure to have wound up in that strange land. За магадгүй энэ бол ингээд түүний одоо мөнцөлн байсан баг. To have wound up гэдэг нь болохоор wind up гэсэн үг. Wind up гэдэг чинь эцэст нь тийм л юм болж өнгөрөх гэсэн утгатай. Гэсэн утгатай. Тэгэхээр эцэст нь ингээд огт танихгүй газарт ингээд байх нь түүний мөнцөл байсан баг. Met up with a thief тийм хулгайчтай ингээд таарах нь бас түүний мөнцөл байсан баг. And doubled the size of his flock without spending cent. Тэгэхээр spending cent гэдэг. Тэгээд яаш мөнгө ингээд зарцуулахгүйгээр хоньхоо тоотлого ингээд хоёр дахь хүчүүлэн гэдэг ч өөрөө бас мөнцөлсөн байна. He was proud of himself. Өөрөө бол ингээд бахархаж ирсэн. He had learned some important things like how to deal in crystal and about the language without words and about omens.
Тэгэхээр өөрөөр бахархажсэн тэр чухал юм зүйлүүдээр ямар зүйл зэн гэхээр болор эдэлт юм яаж харьцах хэвтэй тий үг мэдхгүйгээр яаж ингээд хэл нэвтрэлцэх юм and ирээдүйд юу болно ирээдүйд нэг тийм болох гэсэн тэр тохиог ингээд яаж таних юм гэх мэт энэ зүйлүүдийг сурчсан байсан. One afternoon he had seen a man at the top of the hill. За нэгэн өдөөс хойш болоход ингээд толгодтой өрөөд дээр нэг юм залуу харсан юм байна. Тэр залуу яаж хийсэн бэхлээр complaining that it was impossible to find a decent place to get something to drink after such a climb. Such a climb гэдэг ийм одоо өндөрт ингээд авирч гарчхаад уух юм одоо тохиромжтой газар decent гэж одоо гэдэг нэлээд тохиромжтой л гэсэн утгатай. Тэнгүүтээ ийм тохиромжтой юм газар олох нь боломжгүй байна гэдэг ингээд комплейн хийж байгаа маргалдаж байгаа юм. Гэт ингээд санал хүсэлт хондлоо хийж байгаа залууг харсан. The boy accustomed to recognizing omens. За тэгэхээр нөгөө хоёр таслын донд accustomed to recognizing omens гэдэг татгад авч байгаа. Тэгэхээр omens гэдэг тэр тохиог нэг тийм юм болох гэдэг гэсэн нэг тохиог ингээд таних тийм familiar болцсон гэсэн үг шүү дээ. Тасал таньдаг болцсон нөгөө boy маань spoke to the merchant нөгөө merchant-аар ярьж байгаа. Эцэн түр ярьж илээ. Let's sell tea to the people who climbed the hill. За ингээд уул толгод руу алхахад гараад ирж байгаа хүмүүстийн цайз харцгаая. Lots of places sell tea around here, the merchant said. Маш олон газар энд бол маш олон газар ингэ цайз ард юм аа гэж. But we could sell tea in crystal glass. Гэхдээ бид нар ингээд болор шилэнд ингээд цайз арч болно. The people who enjoy the tea and want to buy the glass. Хүмүүс цайг бол ингээд амин enjoy хийгээд таалагдана. Тэгээд яг нь шилжиг бас болж авах гэснээ. I have been told that beauty is a great seducer of men. Тэг надад тэгж хэлжсэн. I have been told би хэлээгөө надад хэлжсэн байна шүү дээ. Passive tense. Надад тэгж хэлжсэн байна. Beauty гоо сайхан тийм харагдах байдал юм. Гоо сайхан гэдэг бол great seducer. Seducer гэдэг юу вэ? Одоо ямар нэгэн үйлдэл хийх тийм сэтлийг өгж байгаа зүйлийг seducer гэж хэлдэг байгаа шүү дээ. Seducer. Тэгэхээр эрэгтэй хүмүүсүүд юм гэдэг юм харагдах байдалд нь beauty гэдэг юм бол ингэ татагддаг гэж надад өмнө хэлжсэн гэсэн. The merchant didn't respond. За нөгөө наймаач юм хариу өгөөгүй. But that afternoon, after saying his prayers and closing the shop, за тэгтээ яасны дараа гэсэн. За тэр залбирлаа үлдээд, prayer-тэй залбирлуулдээд тэгээд одоо дэлгүүр ингээ хаасныхаа дараа тэг яг нь he invited the boy to sit with him and share his hookah. That is strange pipe used by Arabs. Арабчуудын хэрэглэдэг тийм нэг strange тийм European нэг гуурс болох тийм hookah одоо энэ зургууд дээр харж байгаа юм. Hookah бол цог хэрэглэсэн гэсэн. Түүнийг хажуудаас болгоод what is it you're looking for? Asked the old merchant. Тэгэхээр яг чи яг юу хайгаад байгаа юм бэ те гэж асуусан. I've already told you I need to buy my ship back, so I have to earn the money to do so. Байдлын чамд хэлсэн шүү дээ. Би одоо хоньудаа буцааж авах, хөдөлж авах хэрэгтэй. Тийм учраас одоо үнийг хийхэд бол надад мөнгө хэрэгтэй, шаардлагатай болно гэж хэлж байгаа. The merchant put some new coals in the hookah and inhaled deeply in it. Cold нь үсэг гэдэг hookah гэдэг. Тэгэхээр put нөгөө төхөөрөмж рүүгээ жоохон шинэ нүрс ингээд хийгээд тэгээд гүнзгий амьсгалсан. I have had this shop for 30 years. За би бол ингээд энэ 30 жилийн шоптойгоо байгаа. I know good crystal from bad. За би ингээд муугаас сайн хүртэл ингээд бүх ингээд crystal болор эдлийг мэднэ and everything else there is to know about crystal. Болор эдлийг юм болорын талаар ингээд мэдэх тий бүхэл зүйлийг би мэддэг. I know its dimensions and how it behaves. За тэгэхээр dimension-ыг бол мэдчихэе. Dimension гэдэг нь өнгөртөө урт өндөр одоо бүх төрлийн хэмжээгээр ярьдаг тий. Тэгэхээр би бүх төрлийн хэмжээг бол мэднэ. How it behave гэдэг чинь бидний мэддэг бол тэгээд тийм зангарах, айс зангарах гэсэн утгаар орж ирдэг чинь тэгж ажилласан гэж ажилласан гэх юм дээ. Тэгэхээр энэ тохиолдол болохоор энэ behave гэдэг нь болохоор одоо нэг болор эдэл ерөнхийдөө ямар одоо хариу үйлдэл үзүүлдэг үү гэдгийг бол мэднэ гэсэн. Яаж ашиглах уу гэдэг талаар гэсэн. If we serve tea in crystal, хэрвээ бид ингээд serve хийх буюу үйлчлвэл тийм
энэ доллар эзэн дэлгүүртээ бид ингээд цаагаар үжих гэхэл the shop is gonna expand гэнэ. Gonna expand гэдэг нь болохоор дэлгүүрийг бол ингээд тэлнэ, сунгана. And then I'll have to change my way of life. The way of life гэдэг нь амьдралын хэм маягийг хэлж байгаа тийм. Тэгэхээр тэгээд би хөдөө ингээд амьдралын хэм маягийг өөрчлөх шаардлагатай байна. Well, isn't that good? Энэ сайн зүйл биш гэж юу гэдэг нэг буцаа асууж байгаа. I'm already used to the way things are. Би аль хэдийн ингээд байгаагаар энэ байгаа зүйлүүд ингээд тасцсан юм аа. Before you came, I was thinking about how much time I had wasted in the same place. Чамайг ирэхээс өмнө би юунд одоо ямар их цагийг нэг газар ингээд дэмий өрчвтэй гэж бодож байсан. While my friends had moved on миний найзууд ингээд нүүж явахад either went bankrupt or did better than they had before. The either or гэдэг чинь ингээд хоёр юм зэрэгцүүлж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд зарим нь өмнөхөөсөө илүү дээр хийж जैन, зарим bankrupt орж ийн би одоо тампуурч байх, зарим ингээд нүүж जैन ийм байхад би нэг газар ингээд баасан. It made me very depressed. Энэ бол намайг ингээд үнэхээр жоохон depressed болгодог, стресс норж магаддаг. Now I can see that it hasn't been too bad. Одоо бол би ингээд энэ бол тийм ч амар too bad байгаагүй. Тийм муу юм бол байгаагүй юм байна гэж харж байна. The shop is exactly the size I always wanted to be гэнэ. Тэгэхээр дэлгүүр бол ингээд яг л миний ингээд байнга ийм л байгаасаа гэж хүсдэг байсан тэр хэмжээнд байгаа. I don't wanna change anything. Би нэг зүйл юу ч өөрчлөх хүсэхгүй байгаа because I don't know how to deal with change. Чин би өөрчлөлтөө яаж одоо дамд болох гэдэг нь мэдэхгүй. I'm used to the way I am. The way I am байгаад л ингээд тасцсан. I'm used to гэхээр тасчихсан зүйл. I'm used to the way. Би байгаад л ингээд тасцсан. The boy didn't know what to say. Тэгсэн нэг хэмжээ болохоор юу хэлэхэд мэдээгүй. Хэлэх зүйл бол мэдэхгүй байсан. The old man continued. За үргэлж хэлж байна. You have been a real blessing to me. За blessing гэдэг үг гэхлээр орж ирнэ. Энэ бол ингээд bless гэдэг хэнийг bless хийж нэг сайн сайн хүсэж чинь ерөөж ингэ судалтай шүү дээ. Blessing гэдэг маань одоо яг аз энэ яг энэ контекстээр болох аз завшаа гэсэн үг. Одоо надад тэр сайн сайхан зүйлийг авчирсан тийм аз завшаа гэсэн утгаар орж иж байгаа. Тэгэхээр you have been a real blessing to me. Чи бол миний үед үнэхээр аз жинхэнэ юм аз завшаа сайн сайн зүйл байсан. Today I understand something I didn't see before. Өнөөдөр би өмнө анзаарч байгаагүй нэг зүйлийг бол ойлгож байна. Every blessing ignored becomes a curse болж ирдэг. Өөрөөр хэлбэл every blessing гэдэг нь бүх аз завшаа ignore хийх гэж одоо үл томсорлох зүйлтэй тийм ч амар пэтэш нийхгүй байгаа анхаарал хандуулах хэлж байгаа. Тийм үл тоомсорсон тэр бүх одоо аз завшаа уг нь ингээд сайн сайхан юм байгаад идэг. Тоохгүй гэх юм бол энэ нь эргээд curse болж ирдэг. Curse буюу одоо муухай зүйл болж ирдэг гэсэн. I don't want anything else in life. Би одоо амьдралдаа өөр ямар ч зүйл болох хүсэхгүй байна. Гэтэ but you are forcing me to look at wealth and at horizons I have never known. За тэгэхээр гэтэ чи бол намайг ингээд тийм одоо харахад хүргэж чинь look at хийхэд бол force хийж чинь намайг харахад бол хүргээд энэ болохоор wealth за хөрөнгө мөнгө мөн одоо horizons гэж юм байна. I have known. Би эзэж өмнө мэдгүй байсан тэр одоо харах өнцөг гэх юм уу horizon гэдэг чинь одоо broaden my horizons гэдэг хэрэгтэй ч гэдэг нэг харах өнцөг хэлэгдсэн гэдэг юм уу тий. Тэр талаар илүү одоо томоор ингэж харахад намайг хүргээд байна гэсэн. Now that I've seen them одоо би тэдгийг харж байна. And now that I see how immense my possibilities are. Immense гэдэг нь том гэсэн үгтэй. Одоо би ингээд миний боломж одоо possibilities одоо миний боломж болцоо юм ямар том юм бэ гэдгийг би ойлгож байна. I'm gonna feel worse than I did before you arrived. Тэгэхээр ингээд before чамайг ирэхээс өмнөх би одоо байснасаа илүү одоо муугар тэр чинь гэсэн. Because яагаад гэж мэдэрч байгаа юм бэ? Because I know the things I should be able to accomplish. I don't want учиргүй би ингээд гүйцэх одоо accomplish гэж ямар нэг finish болох одоо гүйцэх гэсэн үг тийм. Гүйцэх хэрэгтэй зүйлүүд би мэддэг. Тэгсэн мөртлөнгөөс тэмдэг хийх би хүсдэггүй гэсэн. I don't want to do so. It's good I refrained from saying anything to the baker and Tarifa. Thought the boy to himself. Refrained гэдэг чинь яг нэг
тэр чигээр нь одоо үлдээх гэж судалтай орж юм уу. Тэгэхэнгүүтээ тарифад одоо нөгөө бейкерс нөгөө юу ч хэлэхгүй өнгөрсөн нь сайн зүйл гэж өөртөө харсан. They went on smoking the pipe for a while as the sun began to set. За тэгэхэнгүүтээ нар жаргах хооронд тэмэг татсан тий. They were conversing in Arabic. За тэгэхээр тэд нэр бол ингээд араб хэл дээр ингээд ярьсажсэн. And the boy was proud of himself for being able to do. За мөн тэр бол манай хэмжим болох. Ярс араб ингээд харилцаар зөвлөж байгаа ингээд харах гэсэн. There had been a time when he thought that his sheep could teach him everything he needed to know about the world. За ямар хугацаа байсан юм гэхлээр хонууд нь бол түнд одоо мэдэх одоо дэлхийн ертөнцийн тухай одоо мэдэх шаардлагатай одоо хэрэгтэй бүх зүйлийг түнд одоо зааж чаднаа гэж боддог байсан тийм хугацаа байсан. But they could never have taught him Arabic. Гэтэл тэр хонууд нь хизээч түнд одоо яах вэ? Араб хэлийг бол зааж чадахгүй байсан. Заажтаагүй гэсэн. There are probably other things in the world that the sheep can teach me, thought the boy as he regarded the old merchant. Regard гэдэг юм хэрэг тэгж үздэг ингэж үздэг гэсэн утгаар орж ирдэг. Тэ ойлгодог гэсэн утгаар. Гэтэ энэ дээр болохоор look at гэсэн утгаар орж ирж байгаа юм гэдэг. Carefully та mission та анхааралтайгаар хин нэг харахыг regard гэж үзэж байгаа. Тэгэхээр нөгөө 8-1 харж явахдаа тэр бацмах нь шүү дээ. Хоннуудын одоо зааж чадахгүй тийм зүйлүүд бол дэлхий дээр бас байд болох юм байна шүү гэж бодож байгаа гэсэн. All they ever do is look for food and water. Тэгэхээр тэдний бүх одоо хоннуудыг одоо хийдэг үнэхээр хийдэг зүйл бол ерөөсөө хон биш хоол ус хайх гэсэн тийм. And maybe it wasn't that they were teaching me, but that I was learning from them. Магадгүй энэ нь болохоор тэд нар надад заагаад байгаа зүйл байгаагүй. Гэхдээ би бол тэдрээс ингэ суралцаад байсан гэсэн. Maktab, the merchant said finally. Эцэст нь нөгөө maktab гэж хэлж байгаа. Тэгээ what does that mean гэдэг юу гэсэн үг утгатай юм бэ гэж асуусан чинь you would have to have been born in Arab to understand. За maktab гэдэг нь ойлгохын тулд чи бол ингэ арабд төрсэн байх хэрэгтэй болно. Төржиж ингэ ойлгох. But in your language you would be something like is written. Гэхдээ чиний хэл одоо танай хэлээр бол энэ магадгүй юу гэж болно да. Энэ бол бичигдсэн юм шиг юм байж болно гэж хэлж байгаа. And as he smothered the coals in the hookah, smothered гэдэг нь болохоор унтраах хэлтэй. Гал унтраах smothered гэдэг. Тэгэхээр hookah-гийн нөгөө coal нөгөө нүрсээ унтрааж явахдаа he told the boy that he could begin to sell tea in the crystal glass. За унтрааж явахдаа за crystal нөгөө болор эдлийн дэлгүүрт нөгөө цай зааж болно гэж хэлсэн. Sometimes there's just no way to hold back the river. За hold back гэдэг нь яг зогсоохыг хэлж байгаа шүү дээ. Hold back зааж эргүүл татах гэдэг юм. Одоо river дуурцаг голыг одоо буцаах арга байдаггүй гэж хэлж байгаа. Sometimes there's just no way to hold back the river. Нүгээр бол мэдээж одоо юу байх вэ? Санаа нь бол ингээд хүсч мөрөдж байгаа тэр юмыг бол ингээд зогсоох боломжгүй байдаг. Зогсоох арга зам байхгүй. Гэхдээ ерөнхийдөө түүх дэмжлэгээр шийдэж байгаа гэсэн санаа орж ирж байгаа. The men climbed the hill and they were tired when they reached the top. За тэгэхээр хэдийн эрчүүд бол ингээд уулраа явсан. Тэгээд үнэхээр оройдын гарахад бол маш их ядарсан. They were tired гэсэн. But there they saw a crystal shop that offered refreshing mint tea. Mint гэдэг чинь одоо гаатай тий. Тэгээд сингэлсэн refreshing дээр сингэлсэн юм гаатай цай санал болсон crystal. Болор эдлийн зүйл бол тэр орой дээр харсан. They went and coming гэдэг юм адилхан тий орж ирсэн. To drink the tea цай уухад орж ирсэн. Which was served in beautiful crystal glass. За энэ болохоор ямар цай байсан гэхээр гайхалтай тийм болор шилэнд хийсэн цай байсан. My wife never thought of this, said one. За нэг эрэгтэй болохоор тэгж хэлж байна. Манай эхнэр бол үнэхээр огт бодож байгаагүй. And he bought some crystal. Тэгээд тэр ингээд some за хэдэм болор идэл хулж авсан. He was entertaining guests the night. За тэгэхээр entertain хэн нэг entertain хийн гэдэг нь хөгжөөж исэн гэсэн. Guests гэдэг нь зочдтой. Тэр болж авсан юм болохоор тэр орой бол ингээд зочдыг бол хөгжөөж исэн. And the guests would be impressed by the beauty of the glassware. Тэгэхээр болор идлүүдийг тэр гоо сайхнаар
хараад бол ингээд зочид бол ингээд импресс болж исэн, гайхширч исэн. The other man remarked гэдэг нь онцолж хэлэх гэх юм уу, яг амаар ингээд statement хэлж байгаа гэсэн үг нөтэ ингээд магтчихсэн гэсэн. The other man remarked that tea was always more delicious when it was served in crystal because the aroma was retained. Retain гэдэг нь ямар нэгэн зүйл ингээд байгаагаар үлдэх гэх юм уу, яг ялангуяа нэг хоол юм дээр болохоор үнэр танар дээр болохоор aroma гэдэг чинь үнэр шүү дээ. Яг тийм ингээд үнэр алдахгүй ингээд байнгын байсан л гэсэн. Учир нь одоо тэр үнэр бол ингээд байнгын байсан. Тэгээд ингээд болор эдэлт ингээд цай болорч ингээд цай их нь бол үнэхээр хамгийн одоо more delicious илүү одоо хамттай байсан гэж хэлж байгаа. The third said за гурав дахь нь юу гэсэн мэт that it was a tradition in the Orient to use crystal glass for tea because it had magical powers. Гурав нь гэсэн за Orient гэдэг нь мэдгүй байрс нэр биш юм тийм. Энэ бол тэр Orient гэдэг газарт бол ингээд crystal glass-ыг хэрэглэх нь бол ингээд уламжлалт зүйл байсан юм аа. Учир нь бол энэ бол ингээд Europe-ийн powerтэй байдаг. Ирэх эдлэх юм уу хүч ирэх тийм хүч чадал гэдэг юм бол байсан гэсэн. Before long гэдэг нь одоо soon гэсэн утгатай. Нэг удалгүй гэсэн утгатай. Before long нэг удалгүй the news spread. За мэдээ бол тархаж эхэлсэн. Spread хийсэн. And a great many people began to climb the hill to see the shop that was doing something new in a trade that was so old. За тэгэхээр ингээд хуучирсан байсан зах зээл дээр шин зүйлийг хийж байгаа. Шин зүйлийг ингээд хийж байгаа. Одоо дэлгүүрийг дээр шопыг ингээд харахын тулд ингээд хүмүүс маш олон хүмүүс ингээд уул руу алхаж эхэлсэн. Other shops were opened that sold tea in the crystal, but they weren't at the top of the hill and they had little business. Та босод дэлгүүрүүд ч гэсэн ингээд одоо болорт ингээд болорт дуурагаад болорт ингээд цай зарж эхэлсэн. Гэхдээ тэд нар бол ингээд уул орой дээр бол байгаагүй, тэдний бизнес бол тийм том бод амжилттай байгаагүй. Тэгээ хад дээр бизнес баг зэргийн л ашигтай байсан. Eventually the merchant had to hire 2 more employees. За тэгэхээр эцэст нь 8 ч болохоор 2 шинэ ажилтан бол бодож байгаа шаардлагатай болсон. He began to import enormous quantities of tea along with his crystal, and his shop was sought out by men and women with a thirst for new things new. За тэгэхээр тэр бол ингээд import хийжсэн би одоо маш их тоо хэмжээгээр quantities их тоо маш ихээр ингээд цай болон along with болор эдэлт ингээд гаднаас нь оруулж ирж эхэлсэн. Тэгээд тэр дэлгүүрийг бол ингээд was sought out гэх ингээд хайдаж эхэлсэн буюу ингээд passive tense орж иж байгаа тийм. Тэгэхээр ийм эрчүүд эмгтээчүүд ингээд хайж эхэлсэн. Ямар хүмүүс ирсэн гэлээ with the thirst гэдэг нь ингээд сангацсан. Өөрөөр хэлбэл юу шинэ зүйлийг ингээд төрчж үзэх тийм эргэмсэлтэй гэсэн утгаар орж иж байгаа. Шинэ зүйлийг ингээд төрч үзэх хэрэгтэй тийм хүмүүс ингээд түүнийг хайж хэлсэн гэсэн. And in the way the months passed. In the way за иймэрхүү байдлаар ингээд хэдэн сар өнгөрсөн. The month passed гэнэ. The boy woke before dawn. За тэгэхээр ингээд үүр одоо нарахаас өмнө үүрээс өмнө ингээд сэрчгсэн. It had been 11 months and 9 days since he had first set foot on the Arabian continent. The continent гэдэг чинь одоо араб төв шүү дээ, continent. Энэ бол ингээд арабын төвд болохоор ингээд хоол ингээд хоол зарж ихснээс хойш ингээд 11 сар одоо 8 өдөр 9 өдөр 11 months and 9 days те 11 сар 9 өдөр бол өнгөрсөн байсан. He dressed in his Arabian clothing of white linen гэнэ. Bought especially for this day. За энэ өдөрт зориулаад худалдаж авсан тэр арабын тэр хувцас өмссөн байсан, dress хийсэн. White linen гэдэг нь болохоор linen гэдэг тийм материал байдаг юм шиг үлээ. Linen гэдэг нь даун гэх юм. Цагаан даун тийм хувцас ингээд өмссөн. He put his head cloth in place. За тэгээд толгоогоор ингээд толгойн чимэл болоодаа ингээд барилсан. And secured it with a ring made of camel skin. Тэгэхээр тэмээний арьсаар хийсэн. Ring бүгж одоо тийм secure гэдэг нь ингээд хамгаалсан тустай ч гэдэг. Тэгэхээр одоо толгоон дээр барилаад тэрийг нэг болохоор юм тэмээ арьсаар хийсэн юм. Тэг бүр хиймээр болох юм. Тойруулсан юм байна л да.
Wearing his new sandals, за сандал, шинэ сандал өмсөд he descended the stairs silently. Тэгэхээр чатаар descend гэдэг чинь түрүүний өмнөх бичгэндээ гарсан доош юм даалгах гэсэн утгатай гэсэн үг тийм. Тэгэхээр сандал өмсөд намгүм чимээг өгөх ингээд шатаар доош алхаж байгаа. The city was still sleeping. За хот бол ингээд намгүм унтчихсан. He prepared himself a sandwich and drank some hot tea before from a crystal glass. За тэгэхээр ингээд болор шилнээсээ халуун цай уугаад сэндвич бэлдсэн өөртөө. Then he sat in the sun-filled doorway smoking the hookah гэнэ. За тэгээд нөгөө чинь болохоор sun-filled чинь нар ингээд бүтэн тусцсан. Doorway үүдэн хэсэг хэлж байгаа. Тэгээд үүдэн хэсэг хэлж байгаа. Үүдэн суугаад ингээд тамхи татчихсан. He smoked in silence. За ингээд чимээгүй тамхи татчихсан. Thinking of nothing, юу ч бодохгүйгээр and listening to the sound of the wind. Тэгээд салхины чимээгнээ сонсоод that brought the scent of the desert. Scent гэж ямар үнэрийг хэлдэг. Тэгэхээр ингээд цөлний эсэн цөлний төмнийг авчирсан салхины чимээгнээ сонсоод тамхитаа сууж байгаа. When he had finished his smoke, he reached into one of his pockets. За тамхи татаад дуусах үедээ болохоор тэр нэг халаас нь төврээд and sat there for moments regarding what he had withdrawn. Withdrawn гэдэг нь withdraw гэдэг үг чинь өөрөө гаргаж авах. Одоо тинээс ч илүү мөнгө гаргаж авах юм. Нэг бол withdraw гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Өнөөдөр халааснасаа ингээд халаасандаа гараа игээд тэгээ халаасаа гараад явсан зүйлийг ингээд хараад сууж байгаа гэсэн. It was a bundle of money. За тэгэхээр халааснаас юу гаргаж авсан бэ? Bundle of money би бодолт мөнгө. Ингээд bundle ихтэй багцлцсан юм гэж байна. Тэгэхээр энэ мөнгө гаргаж ирээд тэр мөнгөө харж ирсэн гэсэн. Enough to buy himself 120 sheep. Тэгэхээр ингээд ямар ч 120 гэж байна. 100 тэгээ 20 120. 120 хоногдож авахд бол хангалттай. Return ticket за буцах, нутгараа буцах, тасалбар авах хангалттай. And a silence to import products from Africa into his own country. Африкаас өөрийнхөө хот руу бүтээгдэхүүн оруулахад аруулсан зөвшөөрлийг авахд бас хангалттай мөнгө байсан гэсэн. He waited patiently for the merchant to awaken and open the shop. За тэгэхээр тэр ингээд аим төвчээртэй хүлээсэн, patiently хүлээсэн. Нөгөө 8-аас нэг ирээд дэлгүүрээ сэрээд дэлгүүрээ нэг хүртэн хүлээсэн гэсэн. Then the two went off to have some tea. Went off гэдэг leave содтой гэдэг явсан. За ингээд тэр хоёр цай уух гэж явсан гэсэн. I'm leaving today, said the boy. За нөгөө хончин маань хэлж байгаа тийм би өнөөдөр явнаа. I have the money I need to buy my sheep and you have the money you need to go to Mecca. За тэлж би өнөөдөр ингээд явлаа. Би хоног тодолж авах мөнгөтэй. Мөнгө бол байгаа. Чи одоо Мекка руу бас аялах явах юм. Мөнгө бол байгаа гэж. The old man said nothing. The юу ч хэлээгүй. Will you give me your blessing asked the boy. Тэгээд чи надад ингээд сайн зүйлийг хүсэх үү гэж. You have helped me. The man continued to prepare his tea, say nothing. Чи надад ингээд тусалсан тийм. Тэгээд юу ч хэлэхгүй ингээд цаагаа бэлж гисэн. Then he returned to the boy. Тэгээд менежер буцаж ирээд I'm proud of you. He said. Би чамайг бахархаж байна. You brought a new feeling into my crystal shop. Чи бол ингээд миний дэлгүүрт бол ингээд шинэ мэдрэмжийг авчирсан. But you know that чи мэдж байгаа I'm not going to go to Mecca. Just as you know that you're not going to buy your sheep. Тэ чи мэдж байгаа би бол ингээд Мекка руу явахгүй. Яг чи ч гэсэн одоо хонь удаж авахгүй үдэ чи өөрөө мэдж байгаа шиг. Энийх бодлого уншсан юм шиг байна. Who told you that? Asked the boy. Startled гэдэг нь шокроод чочоод гэсэн утгатай шүү дээ. Жохон байж боломжтой. Хэн ч ямар гэж хэлсэн бэ гэдэг. Maktab. Нөгөө өмнө ярьсан maktab гэдэг юм хэлж. Maktab said the old crystal merchant. And he gave the boy his blessing. За тийм мэдээж одоо тэнд сайн цаана гэсэн. The boy went to his room and packed his belongings. Belongings гэдэг чинь өөрөө тэгээ тогшлыг хэлдэг гэсэн. Тэгэхээр packed гэж ямар цэгцлэх нөгөө цүнхүнд хийх хэлж байгаа ч тийм. Тэгээ хончин маань өрөөндөө ороод өөрийнхөө төгслийг мөрдөж хурааж гисэн гэсэн. Баклсан. They filled 3 sacks. Sack гэдэг маань хэвээр тийм том уутыг хэлдэг. Тэгэхээр тэрний одоо бүх зүйлүүд нь болохоор 3 уут гэдэг үг гэсэн байдаг.
As he was leaving, he saw in the corner of the room his old shepherd's pouch. За яг ингээд гарах гэж байхдаа гэсэн. As he was leaving, яг явж байхдаа, яг гарч байхдаа тэр өрөөний болонд in the corner of the room, өрөөний болонд нэг юм харсан. His old shepherd нөгөө түүний нөгөө хуучин хончин багт ирэлтгүүлсэн тэр цүнхээ харсан. Pouch тэр жижиг цүнхээ, гар цүнхээ бол харсан гэсэн. He was bunched up. Bunch up гэдэг маань ингэдэг юм. Одоо эдлэл дээр болон материал дээр байх юм бол өвчээсэн юм хэлдэг гэсэн. He was bunched up. За энэ бүр ингээд өвчээсэн and he had hardly thought of it for a long time. Hardly гэдэг юм тэгээгүй, ер нь тэгээгүй гэсэн үг. Шууд үгүйсгэж орж ирдэг гэсэн. Тэгэхээр маш удаан хугацаанд түүний талаар бодоочгүй гэсэн. As he took his jacket out of the pouch, as he took out. За тэгэхээр хүрмээ нөгөө гар цухнасаа гаргаж авах үедээ thinking to give it to someone in the street гэнэ. Тэгэхээр годонд байгаа одоо хэн нэгэнд түүнийг өгөндөө гэж бодоод цүнхээ гаргаж авах. Цүнхнээсээ хүрмээ гаргаж авах үедээ the two stones fell to the floor. So хоёр чулуу газар унсаа. Өөрийн ментам гэдэг ойлж тань унссан. He made a boy think of the old king and it startled him to realize how long it had been since he had thought of him. За ингээд тэр нөгөө хуучин хаантныг манай бодогдуулсан. Тэгээд түүнийг жоох ингээд гайхшруулсан. Тэгээд одоо түүний тухай бодсноос хойш хэрэг хугацаа ингээд өнгөрсөн ингээд бодох нь бүр гайхмар байсан. For nearly a year, баг нэг жилийн турш he had been working incessantly ажиллаж ирсэн гэж байна. Incessantly гэдэг нь болохоор яг нэг зүйлд ингээд төвлөрөөд ингээд ер нь бол ингээд шаргуу ажилласан гэсэн. Thinking only of putting aside enough money so that he could return to Spain with pride. Pride гэж бахархалтай гаргалт сутгатай орж ирэх та. Тэгэхээр ингээд тэр нэг жил ерөөсөө өөр юм бодохгүй гэсэн. Ерөөсөө буцах одоо Испани руу буцах тэр мөнгө бол пресайд хийнэ тий хадгалаа өргөдлөлнө гэж бодчихл ингэж ингээд маш шаргуу ажилласан гэсэн. Never stop dreaming, the old king had said. Follow the omens. Тэгэхээр мөрөөдгөн бол эзэш битгий зогсоо. Тэгээд omens гэдэг нь тэгээд ирээдүйд тийм юм болно гэж бодож юм аа ингээд тах гэдгийг бол ингээд тэр өгөн бол хэлжсэн. The boy picked up Urim and Thummim. За нөгөө хоёр чулуугаа аваад and once again had a strange sensation. За дахиад нэг удаа тийм strange sensation гэдэг мэдрэмж тийм ерөөсөн мэдрэмжийг авсан. The old king was nearby. Яг нөгөө тэр чулууг өгчээсэн тэр өгөн бол ингээд ойролцоо байгаа юм шиг тань мэдрэмжийг авсан. He had worked hard for a year and the omens were that it was time to go. Тэгэхээр тэр бол ингээд яг жил ингээд ажиллажчихсан байсан. Маш шаргуу ажиллажсэн байсан. Тэгээд тэр дохион болохоор юу гэсэн бэ гэхээр одоо л явах цаг нь шүү гэсэн тох байсан. I'm gonna go back to doing just what I did before, the boy thought. Тэгэхээр ингээд би ингээд өмнө хийж байсан зүйлээ хийхээр ингээд буцаад явна гэж бодсон. Even though the sheep didn't teach me to speak Arabic. Тэгэхээр хонь одоо түүнд одоо араб бар яаж ярих юм ингээд заагүй дий ч гэсэн буцаад явна. But the sheep had taught him something even more important. Одоо илүү тийм чухал юм гэхдээ хоньнууд бол заасан байсан. That there was a language in the world that everyone understood. Тэгэхээр одоо бүх хүмүүс ойлгодог. Бүх хүмүүс ойлгодог. Дэлхийд дээр байдаг хэл байсан. A language the boy had used throughout the time there. He was trying to improve things at the shop. Тэгэхээр ингээд ямар хэл хэлсэн гэхээр дэлгүүрт одоо аливаа зүйлийг сайжруулахыг хичээж байсан. Бүхэл цаг хугацаанд ашигласан тэр хэл гэсэн. It was the language of enthusiasm. Enthusiasm юу вэ? Энэ нь ямар хэлсэн бэ? Enthusiasm болохоор хүсэл эрмэлзэл гэсэн. Ямар ч юм дэргээд хүсэл эрмэлзэлтэй байсан. Of things accomplished with love and purpose. Ямар ч зүйл ингээд зорилготой дурлаад ингээд гүйцэтгэдэг тийм зүйл гэсэн. And as part of a search for something believed in and decided to make. Тэгэхээр яг тийм нэг хүсээд тийм итгээд ингээд учраа зүйлээ ингээд хайж байгаа гэсэн үг байна тийм. Tanger was no longer a strange city. За тэгэхээр Tanger гэдэг газар бол одоо ингээд Европын хот байхаа болчихсон.
And he felt that just as he had conquered this place, he could conquer the world. Яг л нэг тэр бол ингээд юуг мэдэрчсэн юм гэхээр энэ газар ингээд эзлэгч байх. Тэгээ энэ газар нөхсөөгөө гэдэг шиг ингээд мэддэг шиг. Тэрхийг ч гэсэн яг юм эзэлж авна. Одоо эзлэн тэрмэл биш эзлэн гэдэг эзлэгдсэн юм шиг тийм мэдрэмжийг авч ирсэн. So when you want something, all the universe conspires to help you achieve it. The all king had said зангуул зүйлийг хэлж энэ. За чи ямар нэгэн зүйлийг хүсэх үед бүгд дэлхийн ертөнд чамайг түнч өгөхөд ингээд туслахын тулд ингээд хөвөлдсөн шүү гэж хэлжсэн. But the old king hadn't said anything about being robbed or about endless deserts or about people who know what their dreams are but don't want to realize them. Тэгэхдээ өөр юм бол хэлээгүй. Юу хэлээгүй юм гэлээ. За тэгээ хулгайд юм алдах тухай бол хэлээгүй. За тэгээд төгсгөлгүй тийм том одоо элсэн цэлийн тухай юм хэлээгүй. За тэгээд мөрөөдөл яг юу мөрөөдж байгаа мэддэг. Гэхдээ тэр мөрөөдлөө биелүүлэхийг одоо хүсдэггүй тийм хүмүүсийн талаарч юу ч хэлээгүй гэсэн. The old king hadn't told him. Мөн одоо түнд юу хэлээгүйсэн гэлээ. Pyramids were just a pile of stones or that anyone can build one in his backyard. So мөн одоо пирамид гэдэг чинь өөр юм хэдийн чулуун лаваалга, уусын чулуун гэдэг хин ч одоо түүний хашаандаа барьж болно гэдгийг хэлээгүй. And he had forgotten to mention that. Энэ мөн одоо тэр үүнийг одоо дуртахаа марчихсан байсан. Тэрний үсгээ when you have enough money to buy a flock larger than the one you had before, you should buy it. Тэ? Өмнө чамд байснаас одоо илүү томыг илүү их хоногдож авах хэрэг мөнгө чамд байгаа үедээ удаж авах хэрэгтэй гэдэг надад хэлдэг гэсэн. The boy picked out his pouch and put it with his other things. The other things нөгөө төгсөлтэй гамт үнийг ийдсэн. За нөгөө гар цүмхээ аваад нөгөө хуучин цүмхээ аваад тэгээд юм тоногдчихлээ тэ. He went down the stairs and found a merchant waiting on a foreign couple. Foreign couple гадны гэсвэтэй гадаад хүмүүс гэлтэй шүү дээ. Foreign тэр хотын биш гэсэн. Тэр хотын биш нэг хост ингээд үйлчж байгаа. Нөгөө болоод нөгөө 8 машинаар ингээд харсан. Тэгээд шатаар ингээд шалгаж явахдаа харсан. While two other customers walked about the shop drinking tea from glass. За тэгэхээр болон шилнээс ингээд цай уугаад шопинг за дэлгүүрийн эргэнтээр дэлгүүрийн гадаа алхаж байгаа хоёр үйлчлэгч алхаж байгаа хооронд тэр ингээд харж ирсэн. It was more activity than usual for this time of the morning. Энэ бол илүү ингээд activity буюу хөл хөдөлгөөнтэй байсан. Тань юу ч өгдөг ч одоо энгийн дээ. Тэ өглөө нэг өдөрт нэг юм байдаг. Өмнө нэг юм байдаг байснаас бол хамаагүй илүү одоо юм хөдөлгөөнтэй байсан. From where he stood, за зогсож байгаа газраас he saw for the first time that the old merchant's hair was very much like the hair of the old king. Нөгөө хуучин өвгөн хаан шиг одоо өсөн амир адилхан байсан. Яг үнэхээр адилхан байсныг анх удаа анзаарсан гэсэн. Тэр зогсож. He remembered the smell of the candy seller on his first day in the Tanger. За Tangert одоо хамгийн анхны өдөр одоо тэр чихрийн нөгөө чихэр зардаг тааш нэмсгэлэг байна. Сансан. When he had nothing to eat and nowhere to go, the smell had also been like the old king's smell. Тэгэхээр тэр ингээд идэх өөрт нь одоо идэх нөгөө хулгайд нөгөө хамгийн алдсан шүү дээ. Идэх юм биш байхгүй, очих газарчгүй байх үед яг нь тэр одоо нэмсгэл яг нөгөө тэр нөгөө хаантны нөгөө өгшин хаантны нэмсгэл шиг байсан гэсэн. It's almost as if he had been here and left his mark, he thought. Энэ яг л нэг тийм юм шиг байсан. As if тэр нэг өөрийнхөө ингээд тэмдгийг ингээд үлдээчихсэн. Энд ингээд байсан. Тэгэд өөрийнхөө ингээд тэмдгийг үлдээчихсэн юм шиг байсан. And yet none of these people has ever met the old king. Гэхдээ мэдээж тэр хүмүүсийн аль нь ч одоо яг тэр ханд тэр одоо үгэнтэй бол ингээд урд нуулж байгаагүй. On the other hand, нөгөө талаас нь хараад үзвэл нөгөө талаас нь he said that he always appears to help those who are trying to realize their potential. Тэр юу гэж хэлжсэн бэ гэхээр тэр дандаа ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг яг биелүүлэхээр хичээж байгаа тэр хүмүүс туслахаа ингээд гарч ирдэг гэж хэлжсэн. He left without saying goodbye to the crystal
merchant. Тэр ингээд нөгөө наймаачнда болор эдлэнлүүрийн наймаачнда болох эзэнтэй болох ингээд баяртай гэж хэлэхгүйгээр явсан. He didn't want to cry with other people there. За тэгэхээр тэр ингээд өөр хүмүүст ингээд одоо уйлахыг бол хүсэв. He was going to miss the place and all the good things he had learned. За мэдээж тэр бол ингээд тэр газрыг за тэнд сурсан бүх сайн сайхан зүйлээ санах байсан. He was more confident in himself though. Гэтэл тэр өөртөө илүү итгэлтэй байсан. Felt as though he could conquer the world. Тэ яг л дэлхийг одоо эзлэж чадах юм шиг тийм мэдрэмжийг бол байсан мэдэрчээсэн гэсэн. But I'm going back to the fields that I know to take care of my flocks again. He said to himself with certainty. But he was no longer happy with his decision. За гэхдээ би бол ингээд мэддэг одоо тэр бэлчээл рүү бол ингээд явна. Тэгээ хонууд ингээд маллна. Өөртөө ингээд амар итгэлтэйгээр хэлж байгаа хэдий ч тэр ингээд шийдвэртэй тийм азралтай хөвчихсөн мэс. He was no longer happy with his decision. He had worked for an entire year to make a dream come true. Тэр мөрөөдөө биелүүлэх гэдэг бүтэн жил ингээд шаргуу ажилласан. And that dream, minute by minute, was becoming less important. Гэхдээ тэр одоо мөрөөдөл нь гэх юм уу? Минутаар одоо тийм үнц нь одоо буурчихсан гэсэн. Less important одоо чухлын зэрэг нь буурсан юм. Чухал гэдэг нь одоо багасч байсан. Maybe because there wasn't really his dream. Магадгүй тэр бол одоо түүний одоо мөрөөдөл бол биш байсан баг гэж хэлж байгаа. Who knows, maybe it's better to be like the grace merchant, never go to Mecca, just go through life wanting to so. He thought. За ингэж бодож байгаа гэсэн. Хэн мэдэх вэ? Энэ одоо тэр нэг Мекка руу хизээч явдггүй тийм. Тийм одоо Crystal Merchant тэр нэг 8-аачин шиг байх нь хамаагүй илүү дээр байхыг тань мэдгүй. Хизээч Мекка руу явдггүй. Зүгээр л ингэж яг ингэж хүсэж байгаа юм аа ингэ хийгээд амьдэрдэг гэж бодож байгаа. Again trying to convince өөрийгөө ингэ ятгах гэдэг шүү дээ тийм. Ингээд хичээгээд ингээд өөртөө хэлж байгаа гэсэн. But as he held Urim and Thummim in his hand, тэгээ гартаа нөгөө Urim Thummim ингээд хоёр чулуугаар барьж авах үедээ тэр бол he had transmitted to him the strength they had transmitted гэдэг тэр чулуун болохоор түнд юу дамжуулсан юм бэ гэхлээр the strength and will of the old king. Тэгэхээр нөгөө өгний нөгөө хүсэл тийг хийх тэр одоо хэрч хүчтэй strength гэдэг юм болохоор түнд дамжуулсан гэсэн. By coincidence, or maybe it was an omen, the boy thought. Тохиолдлоор магадгүй энэ бол ингээд дохио байсан юм а. Тэгээс ирээдүйн юм болно гэсэн дохио байсан юм гэж бодсон. He came to the bar he had entered on his first day there. Тэг ингээд ирсэн анхны өдөр ингээд тэг бааранд орсон тийм. Бааранд орсон. Улгайч бол тэнд байсан. The thief wasn't there and the owner brought him a cup of tea. The барны эзэн болохоор түүнд ингээд цайваад ирсэн. I can always go back to being a shepherd, the boy thought. Хизээч одоо байнга үргэлжил одоо би ингээд буцаа. Одоо малчин болж болж чаднаа. Болно шүү дээ гэж өөртөө бодож байгаа. I learned how to care for sheep and I haven't forgotten how. It's done to be одоо хонь яаж мөлхийг бол сурсан. Тэг үнийг бол яаж хийхээ би бол мартаагүй байгаа. But maybe I will never have another chance to get to the pyramids in Egypt. За тэгэхээр гэхдээ магадгүй одоо би зээч одоо тийм Египт байдаг тийм пирамид руу очих тийм боломжийг авахгүй байх. The old man wore a breastplate of gold. Тэр үгэн бол ингээд алтан хуйг хүмссэн. And he knew about my past. Миний өнгөрснийг мэддэг. He really was a king, a wise man. Тэр үнхээр ингээд одоо үнхээр бишмэр зүтмэр тийм байсан. Ухаалаг. The hills of Andalusia were only 2 hours away. Тэгэхээр Андалужид байдаг тэр нөгөө хонь маллах гэдэг тэр талхтууд нь болохоор ингээд 200 зайтай байгаа. But there was an entire desert between him and pyramids. Тэгэхээр гэхдээ одоо пирамид болон түүний байгаа газрын бүхэлдэн цөл байсан. Yet the boy felt that there was another way to regard his situation. Гэхдээ тэр юу мэдсэн бэ гэхээр өөр арга байгаа. His situation regard гэдэг түүний одоо
тэр нөхцөл байдлыг нэг анхааралтай ингээд харах, look as carefully гэсэн үг тийм. Анхааралтай ингээд харж үзэх нэг өөр нэг арга байгаа та гэж бодож байгаа гэсэн. He was actually 2 hours closer to his treasure. Тэр яг өмнөдөл тэр үнэт зүйлээс бол 2 цагийн зайтай тийм ойрхон байсан гэсэн. The fact that 2 hours had stretched into entire year didn't matter. Тэгэхээр ингээд ямар fact юм гэхлээр 2 цаг ингээд бүтэн одоо жил рүү ингээд stretch хийх сонох тэг юу бол тэгнэ гэсэн юм бол нэг чухал биш байсан гэсэн. I know why I want to get back to my flock. За тэгэхээр ягаад би ингээд хоньнууд руу босмаар байгаа би мэднэ. I understand chief. Би хоньнуудыг ойлгодог. They are no longer a problem. Тэр дээр нэг асуудалтай болсон. They can be good friends. Тэд сайн найзууд байж чадна. On the other hand, I don't know if the desert can be friend. Нөгөө талаас нь харагдсан бол би бол ингээд яг цөл бол ингээд яг найз байж чадах уугүй бол эсхийг бол би мэдэхгүй. And it's in desert that I have to search for my treasure. Тэгээд эсэн цөлд бол би бол ингээд яг үнэт зүйл бол хайх шаардлагатай гэсэн. If I don't find it, I can always go home. Хэрэг би олж чадахгүй бол хэзээ ч би хамаагүй юу явж чадна. I finally have enough money and all the time I need. Why not? Эцэст ингээд надад ингээд хангалттай мөнгө байгаа. Хэзээ ч хамаагүй би ингээд all the time I need хэрэгтэй бүхэл цаг хугацаа. Яагаад үгүй гэж. He suddenly felt tremendously happy. Тэр маш их extremely гэсэн үг шүү дээ. Tremendously маш их ингээд аз жаргалыг гэд мэдэрсэн. He could always go back. Тэг хэзээ ч ингээд бүх цаг үед ингээд буцаад ингээд хончин болж болно. He would always become a crystal salesman again. Тэр хэзээ ч ингээд бас ингээд болор эдлэгийн зардаг юм байж болно. Maybe the world had other hidden treasures, but he had a dream. Магадгүй дэлхий бол ингээд өөр юм одоо нуугдсан юм үнцүүлүүд байгаа. Гэхдээ тэр бол мөрөөдөлтэй байсан. Тэр бол ингээд хамтдаа уулзсан. He had met with a king. That doesn't happen to just anyone. Тэгэхээр энэ бол ингээд яг хэм зүгээр нэг хүнд бол ингээд just anyone зүгээр нэг хүнд ингээд тохиолдод байдаг үзэл. He was planning as he left the bar. За тэгэхээр бараас гарах үед бол тэр төлөвлөж ирсэн. He had remembered that one of the crystal merchants suppliers transported his crystal by means of caravans across the desert. Caravan гэдэг чинь одоо нөгөө тэмдэг хэсгийг ярьж байгаа ч тийм тангуулсан тэмдэг хэсэг. Гэхдээ тэр юу сансан бэ гэхэлэр одоо юу гэдэг юм болор эдлэлийн одоо нийлүүлэлт тийм газар suppliers гэдэг тийм нэг тийм газар нь болохоор болор эдлээ одоо тэвэрсэн гэсэн үг. Тийм одоо цөлийг одоо цөлөөр гардаг. Тэр тэврэх хэслэр бол ингээд тэвэрсэн. Тэр бол ингээд гарандаа бол ингээд he held өөрийн замын санд гарандаа бол ингээд цам ирчихсэн. Because of those two stones, he was once again on the way to his treasure. Тэр хоёр чулуун ингээд байсан учраас тэр дахин бол ингээд юм одоо үнэс зүйл ингээд хайх тэр зам дээр явж байгаа гэсэн. I'm always nearby when someone wants to realize their important legend. The old me had told me. Тэгэхээр хэн нэг одоо яг хүсч байгаа зүйлээ ингээд биелүүлэхийг хүсэх үед бол би яг ачууд дандаа ингээд ойролцоо байждаг аа гэж өгмөл хэлжсэн тийм. What could it cost to go over to the supplier's warehouse and find out if the pyramids were really that far away? Тэгэхээр нөгөө тэр болор зарж исэн тэр нэг supplier-ийн тэр агуулгах руу очиод тэгээд ингээд пирамид болохоор яг одоо пирамид бол үнэхээр тийм хоол байгаа хэсгийг одоо учрыг болоход бол тэ хэрэг зардал гарах болоо гэдэг дуусч байна. Тэгэхээр find out гэдэг юм нэг учрыг олох гэсэн утга нь ирдэг. The Englishman was sitting on a bench. За нэг англи залуу ингээд тэр барилга дотор энэ structure гэдэг энэ барилга дотор ингээд сандалтай ингээд сууж ирсэн. Ямар structure юм гэхээр the structure that smelled of animals, sweat and dust. За тэгэхээр ингээд юм тоос, хөлс, амтны юм шиг гэсэн барилга дотор сандал дээр сууж ирсэн гэсэн. It was part warehouse, part corral. Corral гэдэг нь ингээд амтны хашаад хүчээр хөөсөн. Амтан байлгадаг мал амт дадуу ингээд малын бичээ маяг. Тэгэхээр ингээд энэ бол ингээд хагас нь гэдэг энэ агуулгах хагас нь бол
малын хашаа шиг байсан гэсэн. I never thought I'd end up in a place like this, he thought, as he lived through the pages of a chemical journal. Тэр юу гэж бодсон юм гэхээр би эзэж ийм газар ингээд дууснаа гэж бодоогүй тий. Тэр ингээд chemical journal гэж чад юм сурал юм ном гэх юм сэтгүүл гэх юм уу тий. Яг химийн тухай ном ингээд literature их уу одоо юм гүйлгээд ингэж явахтай бодож чадсан би ийм газар байна гэж хэвээр бодов. 10 years at the university тий. Их сургууль ингээд бүтэн 10 жил тэгээ here I am in crowd. Их сургууль 10 жил одоо ингээд мал хайшаан байна. But he had to move on. Гэхдээ тэр бол ингээд цааш урагшлах шаардлагатай гэсэн. He believed omens. Тэр бол ингээд ирээдүйд нэг юм болно гэсэн зүйлээр итгэсэн. All his life and all his studies were aimed at finding the one true language of the universe. Тэгэхээр түүний одоо амьдрал, түүний одоо тэр судалгаа шинжилгээ бүх зүйл бол ерөөсөө одоо дэлхийн ертөнц дээр тэр нэг л үнэн хэлийг олох тэр хэл гэдэг нь олох юм зорилготойсэн. First he had studied Esperanto. Esperanto гэдэг бол хэл юм дээ. За Esperanto-г судалсан. Then the world's religions. Тэгээд дэлхийн одоо шашны талаар ингэ судалсан юм байна. Now it was alchemy. Одоо ингээ alchemy гэдэг нь судалж байгаа гэсэн. За alchemy гэдэг нь одоо энэ бол нөгөө одоогоор юм бол энэ одоогийн одоо хими шинжилгээ ухааны одоо юу үндсээр одоо ерөөс химийн бодис гэж яг юу химийн бодис шин чанар ямар байд яаж харилцах үйлдэл гэдэг юм те. Одоогоор бол ингээд энэ одоо бол ингээд alchemy гэдэг нь судалж байгаа гэсэн. He knew how to speak Esperanto. He understood all the major religions well. Тэр ингээд Esperanto яаж ярьж чадна. За мөн одоо томоохон шашнуудыг бас ингээд ойлгоно. But he wasn't yet an alchemist. Гэхдээ тэр бол алхимч байгаагүй. Тийм. Одоо химийн тэр одоо шинжилгээ тэр шинжилгээ тийм алхимч гэдэг бол байгаагүй. He had unraveled the truths behind important questions. Тэгэхээр маш чухал асуултын ард байгаа тэр мөн зүйлийг бол ингээд unravel гэдэг чинь одоо ил гаргаж ирэх гэсэн утгаар орж иж байна те. Яг үнэн бол гаргаж ирсэн. But his studies had taken him to a point beyond which he could not seem to go. За тэгэхээр beyond гэдэг үний хэлбэл тэрнээс илүү энээс илүү гэсэн утгатай орж ирээд байгаа. Тэгэхээр he couldn't seem to цааш одоо he couldn't seem to go. Явах ингээд юу гэдэг явах санагдаж чадахгүй гэх юм одоо цааш энээс илүү цааш юм байхгүй юм шиг тийм одоо point дээр одоо тэмцэг дээр бол түүнийг хүргэсэн гэсэн судалгаа нь. Тэр нь гацсан. He had tried in vain to establish a relationship with the alchemist. Тэгэхээр vain гэдэг нь амжилтгүйгээр гэх юм уу утгаар орж иж байгаа гэсэн. Юм дэ бүтлгүүцсэн гэдэг утгаар. Тэгэхээр юм дэ алхимчтай болох ингээд харилцаа үсэх гээд ингээд тэр орлого нь бол амжилтгүй байсан. But the alchemists were strange people who thought only about themselves and almost always refused to help him. Тэгэхээр алхимчд бол үнэхээр юу хүмүүс байсан юм бэ? Өөрсдийг бол бодсон. Тэгээ ингээд түүн туслахаас ингээд дандаа ингээд татгалцсан юм байна. Who knows, maybe they had failed to discover the secret of the masterwork, the philosopher's stone. For this reason kept their knowledge to themselves. Тэгэхээр ингээд хэм идэхүүдээ тэдний ингээд failed to discover secret that masterwork гэдэг нь ингээд агуу бүтээл гэсэн утгатай тийм. Агуу бүтээл philosopher's stone гэдэг тийм нэг. Philosopher's stone гэдэг энэ бол цаанаа нэг утгуулах одоо хар дугуулгыг philosopher's stone гэдэг тийм агуу бүтээлийн нууцыг одоо илэрхийлэх чадаагүй. Тэгээд ийм шалтгаан ойлгоод мэдж чад үл ингээд хадгалдаг ийм одоо байхыг бол үсэхгүй. He had already spent much of the fortune left to him by his father fruitlessly seeking the philosopher's stone. The philosopher's stone гэдэг юм ингээд амжилт одоо fruitlessly гэж үнцэнгүй одоо нэг амжилтгүй гэсэн утгатай шүү дээ тий. Ерөнхийдөө амжилтгүй энийг хайж ингээд нэлээд их цагийг зарцуулсан. Цагийг биш ингээд fortune буюу одоо эд хөрөнгө left to him by his father гэдэг аав нь одоо түнд үлдээсэн тэр одоо эд хөрөнгө мөнгө санхүү гэдэг тэрнийхийг ингээд зарцуулсан юм байна.
He had spent enormous amounts of time at the great libraries of the world. Дэлхийн одоо гайхалтай номын сангуудад бол маш их цагийг зарцуулсан. Had purchased all the rarest and most important volumes on alchemy. Volume гэдэг үг чинь өөрөө болохоор зурал номуудыг хэлдэг. Тэгэхээр өнөөдөр мөн одоо хамгийн ховор the rarest гэж энэ хамгийн ховор, хамгийн чухал тийм алхимийн тухай одоо номнуудыг бол ингээд худалдаж авсан гэсэн. In one he had read that many years ago, за тэгэхээр олон жилийн өмнө түүний уншсан нэг номд болохоор a famous Arabian alchemist had visited Europe. За тэгэхээр ингээд Арабын нэгэн алдартай алхимч бол ингээд Европод л зочилсан юм байна. It was said that за юу хэлсэн бэ гэхээр he was more than 200 years old and that he had discovered the philosopher's stone and elixir of life. Elixir гэдэг. За тэгэхээр энэ тэр номд юу хэлсэн бэ гэхээр тэр алдартай тэр алхимч болохоор яг 200 настай. 200-аас илүү настай. Тэгээд ингээд philosopher's stone гэдэг имийг philosopher's stone гэдэг би буруулга бол энэ бол ингээд одоо нөгөө одоо хар тугуулгыг алт болгодог гэдэг юм. Нэг бодис гэх юм уу тэр хар тугуулгыг одоо алт руу болгодог одоо химэл нэгдэл шүү дээ. Elixir гэдэг нь elixir of life гэдэг нь болохоор амьдралыг одоо урт удаан болгодог, амьдрах одоо тэр хугацааг уртсуудаг, илүү урт удаан наслуулдаг гэсэн. Энэ зүйлийг одоо илрүүлсэн гэж нэг номд бол хэлчихсэн юм. The Englishman has been profoundly impressed. Profoundly гэдэг нь маш ихээр гэсэн. Extremely ихээр тэр түүхийг сонсоод гайхширсан, impressed хийсэн. But he would never have thought it more than just a myth. За тэгэхээр гэхдээ тэр хизээж одоо илүү just a myth. Myth гэдэг нь болохоор одоо юм ancient story те. Томог гэх юм уу? Болон ирээдүйн тийм бас нэг түүхэнд нэг болоод өнгөрсөн юм хэлдэг шүү дээ. Тэрнээс илүүтэйгээр хизээж ингэж ойлгож ингэж чадахгүй байх гэсэн. Had not a friend of his told him about an Arab that was possessed of exceptional powers. Тэр had not гэдэг нь болохоор нөгөө энэ болохоор нөгөө ямар condition гэдэг үлээ. За энэ болохоор ингэдэг if a friend of his had not told гэсэн үг нь зүгээр invert хийж байгаа гэх юм уу? Ийм нэг хэлбэр байдаг. Энийг дөрвийн ухад хэлбэрт тухайн ямар ч ингээд if гэсэн үг болохоор орж ирсэн. Хэрвээ түүний одоо нэг найз нь тэгээ түнд хэлээгүй бол арабын тухай хэлээгүй гэсэн. Ямар араб гэхээр possessed of exceptional power. Exceptional гэдэг чинь маш их ерөөсөн маш их тийм powerтэй тийм эрч хүчтэй эрх мэдлийг ингээд эрх powerтэй хүч чадлыг ингээд possess гэдэг нь болохоор own хийх гэсэн утгатай орж ирдэг гэсэн. Тэгэхээр тийм хүч чадалтай эрх мэдлэлтэй тийм гайхалтай биш юм л да. Арабуудын тухай түнд хэрвээ найз нь хэлээгүй бол тэр яг нь зүгээр нэг хэлээгүй бол тэр эзэж ингээд зүгээр нэг эртний түүхээс цааш ингээд ойлгохгүй байх гэсэн л гэсэн. За ямар найз гэдэг дунд нь тааш яваад дайшинд ороод ирсэн байна тийм. Returning from an ecological expedition in the desert. Expedition гэдэг чинь маань аяллыг хэлж байгаа. Тэгэхээр археологийн тийм аялал. 9 зүйл археологийн аялал хийчихэд буцаж яваа нэг найз нь л гэж хэлсэн юм байна. He lives at the AI Fame Oasis гэнэ. За энэ болохоор энэ Oasis-ийн нэр юм байна. Oasis гэдэг нь болохоор ингээд юу хэлдэг вэ? Баян бүрд манайхаар бол баян бүрд гэхдээ цөл байдаг тийм устай тийм цөлхтэй устай тийм газрыг ингээд баян бүрд гэж яриад байгаа шүү дээ. За түүний найз нь хэлсэн байж тээ тэр архимч болохоор ингээд тийм баян бүрд тал ингээд тий AI Fame гэдэг тийм нэг баян бүрд тэр амьдардаг гэж хэлсэн. And people say that he is 200 years old and is able to transform any metal into gold. За тэгэхээр хүмүүс ингэж хэлдэг. Тэр бол 200 настай. Тэгээд ямар ч металлыг бол алт болгох чадвартай гэж хэлсэн. The Englishman could not contain his excitement. Contain гэдэг чинь гэдэг агуулгыг хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор ингээд emotionтэй холбоотой ч юм уу сэтгэл рүү тэгэхээр ийм тохиолдол болохоор одоо яг тийм сэтгэл хөдлөлөө байрч тогтоож чаддаг гэсэн утгатай юм. Байрч чадахгүй гэсэн. Маш их сэтгэл хөдлөсөн байна те. He cancelled all his commitments. Commitments гэдэг нь одоо амлалт
тийм амлалт гэсэн үг. Ингээд тэр бүх амлалтуудаа цуслаад prove together the most important of this book. За тэгэхээр ингээд номуудынхаа хамгийн чухал гэсэн номууд аваад pool together гэсэн буюу одоо gather гэсэн цуглуулсан гэсэн утгатай байна гэсэн. За ингээд номнуудаа цуглуулад now here he was sitting inside the dusty smelly warehouse. Тэгээд ингээд одоо бол ингээд нэр нь дэлдэхгүй одоо smelly warehouse муухай нэртэй тоостой ийм газар бол ингээд сууж ирсэн гэсэн. Outside a huge caravan was being prepared for crossing of the Sahara and was scheduled to pass through a fame. Fame гэдэг нь нөгөө гадаан гэсэн чинь нэг томоохон тийм caravan буюу одоо тийм аялал явах тэр хэсэл бол ингээд бэлтгэж ирсэн. Тэгээ Сахарын зүйлийг гатлах гад тэгээд ингээд тэр одоо юугаар явахаар төлөвлөгдсөн байсан гэсэн. Нөгөө баян бүрд рүү ингээд явахаар баян бүрдийн гатлахаар төлөвлөсөн гэсэн. I'm gonna find that damned alchemist, the Englishman thought. So би ингээд яваад тэр навшийн одоо тэр алхимчиг бол ингээд жоохон муухай гэж одоо навшийн алхимчиг бол ингээд олноо явж олно. And odor of the animals became a bit more tolerable. Арай төвчхүйц гэж боддог. Илүү төвчхүйц болж ирж исэн гэж боддог байж байгаа. Тэгээд ингээд амьтдын үнэр odor гэж үнэрийг хэлж байгаа. Амьтдын үнэр бол илүү одоо арай нэг төвчхүйц болж ирсэн гэсэн. A young Arab also loaded down with baggage entered and greeted the Englishman. Тэгээд нэг залуухан араб ингээд load хийгээд ч юм ямар ачааг ачхыг хэлдэг гэсэн үг. Тэгэхээр ингээд baggage гэдэг чинь цөмхөө шүү дээ. Тэгээд залуухан араб ингээд цөмхөө ачаад ороод ирсэн. Цөмхөө ачаад орж ирээд тэгээд мэдлсэн. Where are you bound? Asked the young Arab. За нөгөө залуухан араб маань асууж байгаа гэсэн. Where are you bound? Bound гэдэг чинь ингээд яг нөгөө destination асууж байгаа гэсэн. Location. Хаашаа явж байгаа юм бэ? Чи хаашаа явж байгаа юм бэ гэж асууж байгаа. I'm going into the desert. The man answered, turning back to his reading. За тэгээд би ингээд цөл рүү явж байна гэдэг ингээд буцаа намаа уншаад ирсэн. He didn't want any conversation at this point. За тэр үед бол мэдээж тэр бол ингээд явж харилцаараа үсгэх одоо хүсээгүй. What he needed to do was review all he had learned over the years because the alchemist would certainly put him to the test. За тэгэхээр түнд одоо хийх одоо шаардлагатай байсан зүйл нь ерөөсөө тэр одоо тэр олон жилийн турш сурсан тэр бүх зүйлээ одоо review хийх буюу тэргүүлснийг тунгаах харах байсан. Учир нь алхимчтэй тэр очиж уулзах гэдэг шүү дээ. Тэр алхимч нь болохоор ойлгомжтой түүнийг одоо шалгана, тестлэнэ, түүнийг одоо чаленжлана гэсэн. Put him to the test. The young Arab took out the book and began to read. За тэгэхээр нөгөө залуухан араб хүн маань тэр ном гаргаж ирээд уншиж эхэлсэн. The book was written in Spanish. За нөгөө ном нь бол ингээд Испани хэлээр бичигдсэн. That's good thought the Englishman. Ашгүй дээ гэдэг нэг англи хүн бодож байгаа. He spoke Spanish better than Arabic. Тэр бол ингээд арабаас илүү испанаар бол арабаас илүү сайн. And if this boy was going to the AI film нөгөө цөл рүү ирээд тэр ингээд явбал there would be someone to talk to when there was no other important things to do. Тэгэхээр ингээд хийх одоо илүү одоо чухал өөр одоо хэл байхгүй үед бол ингээд ямарсан түнд ярилцах хэн нэгэн байх юм байна. Цөл рүү явбал гэсэн утгаар. That is strange, said the boy as he tried once again to read the barrel sense that began the book. Ямар ачирхалтай юм бэ гэж хэлж байгаа гэсэн. Тэр ингээд номны одоо нөгөө оршуулгын үйл явдал гэх юм уу. Тэр оршуулгын талаар ингээд унших хичээж байгаа үедээ хэлжсэн. Ямар ачирхалтай юм бэ те. I've been trying for 2 years to read this book. Би ингээд энэ ном унших 2 жил хичээж байна. I never get past these first few pages. Тэгэхээр би зээч ингээд гаталж чадахгүй одоо эхний одоо итгэх уудсан тэр ингээд struggle хийж байгаа хэлж байгаа. Even without the king to provide an interruption, he was unable to concentrate. Тэгэхээр even without team бүгд энэ бүгд судалгаа орж ирсэн шүү дээ. Тэгэхээр provide an interruption гэдэг нь болохоор interrupting гэдэг нь interruption-аас саад татах юм те. Тэгэхээр хаан одоо нэг хаан ингээд түн ингээд саад татах болохгүй байсан ч гэсэн тэр ингээд
concentrate хийж чадахгүй байсан гэсэн. He was unable төвлөрч болж чадахгүй байсан. He still had some doubts гэдэг нь болохоор эргэлзээг хэлнэ about the decision he had made. Тэр бол ингээд хийсэн ингээд шийдвэртэй бол ингээд still одоо ингээд юм эргэлзээтэй юм бол байсаар л байсан гэсэн. Хийсэн гаргасан шийдвэртэй эргэлзээтэй л байсан. But he was able to understand one thing. Тэгээд тэрний зүйлийг ойлгох боломжтой. Making a decision was only the beginning of things. Тэгэхээр шийдвэр гаргана гэдэг бол одоо ямар нэгэн зүйлээ одоо зөвхөн эхэлсэн л байдаг. When someone makes a decision, he is really diving into his strong current. Тэгэхээр хэн нэгэн одоо шийдвэр гаргах үед dive into гэж гүн шумбах гэсэн утгатай тийм. Current гэж нь хүчтэй тийм давлгаараа шумбагдаг. Шийдвэр гаргасан үед бол тэр бол нэг хүчтэй давлгаар ордог. Ямар давлгаа юм бэ? Will carry him to places he had never dreamed of when he first made it decision. Тэгэхээр ингээд шийдвэр анх гаргахдаа хизээш бодоогүй төсөөлөөгүй тэр газар руу түүнийг тавьчих тэр хүчтэй давлгаар ингэж ордог гэсэн. When I decided to seek out my treasure. За би ингээд мэд зүйлээ ингээ хайхаар шийдвэр гаргах үедээ I never imagined that I would end up working in a crisp shop, he thought. Тэгэхээр би ингээд тийм шийдвэр гаргаж явахдаа хизээч одоо би ингээд болор идэл цартгийн дэлгүүрт ингээд ажиллаад дуусна гэж бодоогүй. Хизээч төсөж байгаагүй. And joining this caravan may have been my decision, but where it goes is gonna be the mystery to me. Мөн одоо энэ одоо аялалд ингэж нэгдэх нь одоо миний шийдвэр байсан мэт болно. Гэхдээ одоо хаа үрэх нь бол хаашаа явах нь бол миний хувьд ингээд ир бүсэн тайлбарлахгүй байх болно гэж байна. Nearby was an Englishman reading a book. За хажууд нь мэдээж нэг ном уншаад англи залууч юм байжсэн. He seemed unfriendly and had looked irritated when the boy had entered. За тэгээд ханчныг одоо орж ирэхдээ тэр өнөхөр юм жоохон ууртай харагдсан. Тэгээд unfriendly нөхөрсөг биш юм шиг санагдсан. They might even have become friends, but the Englishman closed off the conversation. Тэд нар бол ингээд тэр ингээд найзууд байж болох байсан. They might even have become гэдэг нь болохоор найзууд байж болох байсан. Гэхдээ тэр бол close off хийсэн буюу харилцаа ингээд дуусгацсан. The boy closed his book. За намаа хаасан. He felt that he didn't want to do anything that might make him look like an Englishman. Тэгэхээр тэр намаа хаасан. Тэр юу мэдэрсэн бэ гэхээр тэр ямар нэгэн зүйл хийх хүсэхгүй байгаа. Юу хүсэхгүй гэхээр түүнийг одоо яг тэр хүн шиг одоо харагдуулах магадгүй тийм зүйл хийх хүсэхгүй байгаа гэсэн. He took Urim and Thummim from his pocket and began playing with them. За зөвхнөөс нөгөө хөвчлөгөө гаргаж ирээд тоглосон. The stranger shouted. Нөгөө stranger гэдэг нь нөгөө англи хүн хэлж байгаа шин. Англи хүн ингээд хашгираад Urim and Thummim гэж. In a flash гэдэг нь болохоор маш хурдан. In a flash the boy put them back in his pocket. За маш хурдан буцаад халаасан дээр ийц. They are not for sale гэдэг. Зарахгүй гэж хэлж байгаа тийм. They are not worth much. The Englishman answered. Наад тийм хүнтэй бол бас тийм хүнтэй биш ээ гэдэг. Englishman хариулж байгаа. They are only made of rock crystal. Тэд нэр зөвхөн гэдэг юм чулуун одоо болроор ингээд хийгддэг. And there are millions of rock crystals in the world. Дэлхийс нь тэр хэдэн сая болрол байгаа. But those who know about such things would know that those are Urim and Thummim. Гэтэ эдгээр зүйлүүдийг мэддэг хүмүүс л зөвхөн энэ бол ингээд Urim and Thummim гэдгийг бол мэдэх болно. I didn't know what they had them in this part of the world. Тэгээ би ингээд одоо дэлхийн одоо ийм дэлхийд одоо энэ газарт ингээд ийм байна гэж би мэдэхгүй гэж хэлж байгаа юм байна. They were given to me as a present by a king, the boy said. Надад өгсөн юм аа. They were given гэдэг өгсөн гэсэн үг пассивдээс орж ирж байна тийм. Надад бэлэг болгож өгсөн юм аа. Нэг хаан ингээд надад өгсөн юм аа. The stranger didn't answer. Instead, he put his hand in his pocket and took out two stones that were same as the boy's. За нөгөө хүмүүс болохоор хариулахгүй оронд найраа гараагаар манд тэгээд яг нөгөө хүүхдтэй адилхан юм хоёрчлог гараад ирсэн. Did you say king? He asked. Чи хаантан гэж хэлсэн үү асууж. I guess you don't believe that a king would talk to someone like me, Jaipur.
he said, wanting to end the conversation. Тэгэхээр харилцаа яриагаа дуусгахад ерөнхийдөө чи надад итгэхгүй гэж бодож байна. Чи надад итгэхгүй гэж би бодож байна тийм. Над чиг юм зөвхөн хамчинтай ингээ хаантай уулзсан гэвэл чи надад итгэхгүй. Not at all. It was shepherds who were the first to recognize the king that the rest of the world refused to acknowledge. Acknowledge гэдэг нь хүлээмжшээх гэсэн үг шүү дээ. No гэсэн үг. Not at all. Үгүй энэ бол ингээд малчид байсан юм аа. Ингээд хаант нэг таньсан. Энэ бол ингээд малчид байсан юм аа тийм. Дэлхий ингээд хүлээмжшээх татгалж явах татгалж ясан тэр хаантыг таньсан нь бол малчид байсан юм аа. So it's not surprising that king would talk to shepherd. Тиймээс энэ бол нэг хаантан ингээд хончинтой уулзах нь гайхмар зүйл биш юм аа. And he went on, fearing that the boy wouldn't understand what he was talking about. За тэгэхээр тэр үргэлжлүүлээд ингээд жоохон санаа зовоод үргэлжлүүлж байгаа. Тэгээд түүний одоо ярьж байгаа зүйлийг нь тэр хүү одоо ойлгохгүй байх хэдий гэсэн жоохон санаа зовоод үргэлжлүүлж байгаа. It's in the Bible. It's in the Bible дээр бол байд юм байна тийм. It's in the Bible, the same book that taught me about Urim and Thummim. Яг надад нэг Urim and Thummim талаар энэ хөвчлөлийн талаар надад заасан гэж л ном. These stones were only form of divination permitted by God. Эдгээр шлонд бол зөвхөн юм одоо бурхтын юм чичээрсэн divination юм аа. Divination гэдэг нь болохоор яг ирээдүйд яг тийм болно гэдэг зүйл гэсэн. Тиймийг одоо хэлбэр гэдэг гэсэн. The priests carried them in the golden breastplate. Тэгэхээр priest гэдэг маань гэдэг нь бас Мартин байсан шүү дээ. Энэ сүмийн хамууд гэсэн тийм. Одоо энэ golden юм алтан хуйганд бол эдгээр юм зөв тэвэр зөөгд явдаг гэсэн. The boy was suddenly happy to be there at the warehouse. Тэгээд нөгөөдөгт нь болохоор одоо агуулхад ингэж байгаад бол бас шалгалтай байсан. Maybe this is an omen, said the Englishman half loud. Half loud гэдэг нь болохоор одоо жоохон өөртөө хэлж байгаа юм уу? Бүр огтгож байгаа биш, гадагч байгаа сонсдогоор биш тийм өөртөө хэлж байгаа гэсэн. Энэ магадгүй энэ бол ингээд ирээдүйд нэг болно гэсэн тохиол маа хэлж байгаа. Who told you about omens? The boy's interest was increasing by the moment. Нөгөө хүүхэд сонирхол нь бүр ингээд нэмэгдээд те. Хэн ч амт хэлсэн юм шиг. Everything in life is an omen, said the Englishman. Now closing the journal he was reading. Тэгэхээр ингээд уншижсэн номоо ингээд хаагаад тэгээд амьдрал тохиолддог бүхэл зүйл л өөрөө тохиолд юм аа. There's a universal language understood by everybody. За бүх хүн ойлгодог тийм хэл бол байгаа. Олон улсын хэл бол байдаг. But already forgotten. Тэгээд ингээд мартагдсан. I'm in search of the universal language among other things. Бусад зүйл дотор байгаа тийм ерөөсөө хэлийг би ингээд хайгаад явж байна. That's why I'm here. Тимшээс би энд байгаа. I have to find a man who knows the universal language. Alchemist. Тэгэхээр тэр олон улсын тэр хэлийг одоо мэддэг хүнийг би хайж явж байгаа. Өөрөөр хэлбэл alchemist гэж явж байгаа. The conversation was interrupted by the warehouse boss. За тэгсэн чинь агуулгын эзэн харилцаа тассан байна шүү дээ. You are in luck, you too, the fat Arab said. За нэг махлаг араб залуу хэлж байна тийм. Хоёр статстай байна. Jersey caravan leaving today for AI fame гэнэ. Тэгээд нөгөө евро баян бүрдрөө өнөөдөр явах юм. Унаа байна гэж хэлж байсан. But I'm going to Egypt, the boy said. Гэтэ би Египт рүү гэж хэлж байгаа. Airpom гэдэг нь болохоор is in Egypt, said Arab. Нөгөө араб нь болохоор тэр газар чинь Египт байт юм аа. Одоо явах гэж байгаа газар нь Египт байт юм аа. Airpom бий одоо баян буюу тэр юу чинь баян бүрд чинь Египт байт юм аа гэж хэлсэн. What kind of Arab are you? Ямар араб юм бэ те? That's a good luck, I mean. That's good luck, I mean. Наач мөрөнхээр сайн дөхөө шүү гэх Englishman said after a fat Arab had gone out. За нөгөө араб чи явсан дараа сайн дөхөө шүү хийж байгаа гэсэн. If I could, I'd write a huge encyclopedia just about the world's luck and coincidence. Coincidence гэдэг тохиолдол аз болон тохиолдол гэдэг үгнийхээ тухай тийм encyclopedia гэдэг нь тийм цуврал ном гэх юм уу? Цуврал ном биш ээ. Тийм нэг юу гэдэг юм лээ. Тэр ном гэдэг тийм том ном гэдэг нь цагаан талх усан дараалал гэж хасаадсан гэх юм. Том номыг ингээд бичих байсан. Хэрвээ би чадвал ингээд бичмээр бичих байсан.
It's with those words which universal language is written. За энэ болохоор тийм өгнүүдээс бүрдэн ямар өгнүүд гэхээр тэр олон улсын хэлээр бичигддэг тэр өгнүүдээс ингэж бүрдэнэ гэсэн. He told the boy it was no coincidence that he had met him with Urim and Thummim in his hand. Тэ гартаа ингэж Urim and Thummim гэдэг юм хөвчлөө барьсан. Тэ уулзсан бол тохиолдол биш юм а гэж хэлсэн. And he asked the boy if he too were in search of the alchemist. Тэгээд нөгөө юунаас тэрч бас ингэ айгүй бол ингэ алхимчийг хайж явж байгаа юм биш үү гэж асууж байгаа. I'm looking for a treasure, said the boy. За би ингэ үнэс зүйлээ хайж явж байна. And he immediately regretted having said that. Тэнгүүд тэр дараа ингэ тэгж хэлсэнд бол одоо treasure гэж хэлсэнд бол харамссан гэсэн. But the Englishman appeared not to attach any importance to it. Attach гэдэг нь анхаарал хандуулах. Any importance хэлсэн зүйл тийм амар чухал ажиллахгүй байгаа гэсэн. Anyway, so am I. He said. Anyway. Яарчсан одоо би ч бас гэж хэлж байгаа. Талаасаа би ч бас гэдэг. Нэг нь болохоор ингээд treasure хайж явж байгаа, нэг нь болохоор алхимчиг хайж явж байгаа юм. Таарцсан гэсэн. За ингээд энэ үргэлжлээд яваад дуусгая. Тэгээд дараагийнх нь 10 дугаар усаас эхэлж байна да тий. 33-аас эхлэх юм байна тий. За тэгээд энэ description эпизодээр болохоор адилхан энэ мөртлөх сурсан бүгшний өмнөдөөс оруулсан байгаа хэлсэн англи руу. Тэгээд та тэрийг бас заавал зээчлээрэй.